Hi guys, хобболонгийнхан цаашинхан дугаарт тавтай морил. Alright guys, guess what? Influencers in the Wild video is officially back! Yay! Everyone clap! Yay! За ингээд ханартаа амсан ёсоор Influencers in the Wild буюу тэ ингээд интернет дээр инфлюенсеруудын солиотой галзуураад хийгддэг юмнуудын тухай ярьдаг тийм бичлэг маань иргэн ирж байна. Тэгээд өмнө нь нэг өглөө хоёрыг хийжсэн. Та нар бол тэрийг сайн мэдэж байгаа байх. Тэгээд одоо ингээд та бүхэндээ 3 дахь бичлэгээ хүргэх гэж байна. За тэгээд энэ бичлэг бол манайхаа эхлээд ямар ч disclaimer өгье заяа. Тэгэхгүй бол заримдаа хүмүүс ингээд янз бүрийн бичээд байхгүй юу? Ёо энэ тэ танихгүй хүмүүсийн амьдрал хинт хамаатай юм бэ? Хинч биш юм танихгүй хүмүүс тэ биднэрт одоо ямар хамаатай юм бэ? Who cares гэдэг байхгүй юу? Тийм учраас тэр тэгэж яг бичиж даа гэж бодож сууж байгаа хүмүүс байгаа бол манайхаа тэр хүмүүс маань энэ бичлэгийг хаалгасаарай. Тэгээд Hollywood-ийн нэг gossip бичлэг рүүгээ буцаж ирээрэй гэж би хэлмээр байна. Энэ удаагийн бичлэг бол үнэхээр яг энэ төрлийн бичлэгт сонирхолтой хүмүүстэй зориулж хийж байгаа байхгүй. Тэгээд надад ер нь зөндөө олон хүмүүс Who influencer in the wild гэдэг бичлэг яагаад ерөөсө хийхдэггүй байна гэдэг айгүй хүмүүс ойрт асууж байгаа. Тэгээд тэр хүмүүстэй зориулж хийж байгаа шүү. Окей. Тэгээ би гэсэндээ өөрөө иймэрхүү хавж өгдөг дуртай болохоор тэгээ өөрөө ч гэсэн хийх хүсэлтэй байна. За энэ нь болохоор угаасаа инфлюенсерүүд тэ. За тэгээд угаасаа ойлгомжтой би өндөр ярих гэж байгаа хүмүүс бол ихэнх нь зүгээр Америкийн инфлюенсерүүд байгаа. Ихэнх нь Нью Йоркийн инфлюенсерүүд байгаа. Гэтэ нэг юм хэлэхэд өнөөдрийн бичлэгээр яригдах хүмүүс шүү дээ. За ганц 21 инфлюенсерыг хэлчихэд болно. Бусдууд нь болохоор wannabe influencers гэд хэлчихэд болох байх. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр те яг influencer гэл амар их followers энтертэй ингээл хүн амт танигдчихсан тийм хүмүүс бол биш заяа. Ингээд инфлюенсер болохыг хичээгээд ингээд social дээр ингээд контент дээр хийж байгаа хүмүүс гэсэн үг. Тэрийг одоо wannabe influencers тэ инфлюенсер болохыг одоо ингэж хүсдэг, ирмэлзэлдэг хүмүүс гэсэн үг. Окей. Тэгээ тийм хүмүүстэй холбоотой ховж уудыг та нартай ингээд ярих гад бацаад аваад ирлээ. Тэгээд зарим нь болохоор дөнгөж саяхан одоо буцлаадтай өнгөрсөн 7 хоног моногт ч юм уу эсвэл энэ 7 хоногт буцалж исэн иймэрхүү ховж ууд байгаа. Зарим нь болохоор бас нэлээд олон сарын өмнө болоод тэ одоо амар хайп нь жоохон die down болоо жоохон дарагдчихсан тиймэрхүү ховж удаа. Гэтэ бүгдээр ер нь миний хувьд бол айгүй сонирхолтой ховж удаа. Тэгэхээр манайхаа бүгдээрээ бие бэлдээд, чихээ бэлдээд, нүдэ бэлдээд, бүх юма бэлдээд ингээд сууж байгаа. Окей. Тэгээ манайхаа эхний ярих гэж байгаа ховж болохоор ч би энэ ховжийн тухай бас нэгэн өөр бичлэгэн дээр хальт меншн хийжсэнийг та нар бас санах мэдэх байх. Тэрийг үзчихсэн хүмүүс нь тэгээ би тэрэн дээр хэлжсэн. Удахгүй яг ингээд influencer in the wild гэдэг бичлэг орох гэж байгаа. Тэрэн дээр одоо дэлгэрэнгүй яригдах болон гэтээ нэг юм болсон юм аа гэх нэг хальт меншн хийжсэн. За тэр нь юу вэ гэхээр ч манайхаа нэгэн охин байгаа юм аа. Окей. Нэгэн Аз охин. Энэ Аз охин болохоор юу юм гинэ? Яг fully Korean боёо ингээд яг өөрөө бүтэн тэгээ солонгос одоо цустай тийм охин байгаа байхгүй. Гэхдээ өөрөө болохоор одоо Сингапурт ингээд full time амьдардаг гэж байгаа байхгүй. Бүр тэнд ингээд суурьчсан амьдардаг охин юм байна. Тэгэд энэ охины хувьд бол бас ингээд гайгүй хөөрхөн followersтай юм байна лээ. Би одоо яг off the top of my head тэгээ яг хэд ингээд санахгүй байна. Гэхдээ ер нь бас нэлээд олон followersтай охин байсан. Та нарт бас манай editor маань ингээд одоо зургийг нь оруулж байгаа юуны TikTok аккаунтных нь. За тэгээд энэ охин болохоор өнгөрсөн одоо яг нэг сард нэгэн бичлэгийг хийгээд тэгээд тэр нь одоо ингээд амар хүзэлтэйг авсан. Миний сүлд яг энэ хүү бичлэгээ би одоо хийх гээд бэлдээд ингээд текст энтрээ бэлдээд ингээд сууж байхдаа энэ охины одоо TikTok аккаунт руу ороод харсан чи энэ хүү яг миний ярих гэж байгаа бичлэг 60 эдэн сая үзэлт авчихсан байсан. Isn't that crazy? 60 хэдэн сая what the fuck те тийм их үзэлттэй байсан. Тэгэхээр ер нь бол угаасаа айгүйх газар авсан гэдэг нь бол угаасаа ойлгогдож байгаа байх. Юу болсон бэ гэсэн чинь энэ охин ингээд онгоцонд суугаа явж байгаа бичлэг хийсэн байхгүй. Гэтэ тэрэн дээр болохоор ямар нэр өгчихсэн байсан бэ гэхээр өштэй те энэ охины нэрийг Мия гэдгийн шүү заяа. Өөрийнх нь нэрийг Мия тэгээд өөрийнх нь TikTok хэндлийнх нэр болохоор Yo Mia гэдэг нэртэй ийм одоо TikTok аккаунттай. За тэгээд энэ хүү TikTok одоо бичлэгээ 1 сарын 12-ны өдөр постлсан байгаа юм аа. За тэгээд энэнийх нь нэр нь болохоор те ингэж байгаа юм.
What I ate on the flight. Anxious flyer edition гэж биччихсэн ийм captionтай бичлэг байгаа юм. Тэгээд нийтдээ нэг 2 минут 19 секундын урттай ийм бичлэг байгаа байхгүй юу. За тэгээд тэр гарч нь юу гэж нэ гэхээр өштэй те. Би одоо онгоцонд ямар хоолнуудыг эзэн бэ гингөөтэй anxious flyer буюу ингээд нисгээс айдаг сандралтай одоо те ийм төгшөөртэй одоо эмгэгтэй хүний хувилбар гэсэн одоо өөрөг л хэлээд байгаа байхгүй би ингээд онгоцны нисгээс айдаг гэсэн тийм одоо гарч ингээд биччихсэн баа. За тэгээд энэ охины ингээд бичлэгийг харахад бол ингээд voice over бичлэг байгаа байхгүй юу те ингээд зүгээр ингээд бичлэгүүдээ хийчихсэн. За тэнгүүдээ тэрийг ингээд voice over хийгээд одоо текстээ ярьдаг штэ те тийм төрлийн бичлэг байгаа. За тэгээд эхний бичлэг нь эхлээд л хүмүүс айгүй амар тийм анхаарлыг татахаар. Окей. Гэтэ энэ айгу ухаантай охин байгаа байхгүй. Тэгээ ер нь бол ингээд контент хийдэг хүмүүс бүгд мэдж байгаа байх. Ялангуяа иймэрхүү short form видеонууд буюу reel, TikTok энэ гэсэн бичлэгүүд чинь угаасаа short form буюу ингээд маш богинохон хэмжээний те 1-2 минутын иймэрхүү бичлэгүүд байдаг учраас айгу эхнийх нь нэг 3-5 секунд нь л хүний анхаарлыг татах хэрэгтэй. Хэрв тэр 3 секундын дээр анхаарлыг татаж чадахгүй бол ингээ хүмүүс шууд swipe хийдэг шүү дээ. YouTube видео, long form videos ч юм болохоор арай өөр маягаар ингээ алгоритм явагддаг тий. Тэгээ энэ охин бол тэрхүү алгоритмыг тий TikTok-ийн алгоритмыг short form видеоны одоо тэрхүү алгоритмыг яаж ажиллуулахыг мэддэг сайн одоо тийм ухаантай охин байгаа байхгүй. Тийм учраас тэр эхнийх нь бичлэг нь эхлэнгүүд яаж эхэлдэг вэ гэхээр шүү дээ энэ охин ингээ онгоцынхоо яг суудал дээр ингээ сууж байгаа нь харагддаг онгоцын дотроо тэнгүүдээ ингэж орилж эхлэх зэрэг I'm so sorry guys. Айгу чанга дуулсан бол уучлаарай гэхдээ би микрофоноо ингээ холдуулахыг хичээлээ. Ямар ч юм тэгж орилж байгаа байхгүй гэж ингэж орилж мөрөөд ингээд яг тэр хэсэг нь 3-5 секунд заяа. За тэгэнгүүтээ зүгээр ингээл за манайхан би одоо ингээд тэ ингээд онгоцонд байна. Тэгээ би та нарт ингээ онгоцонд юу хийж байгаа харуулах гэсэн энэ төр зүгээр voice over хийгээ явчих байгаа байхгүй. За тэгээд энэ охин бол зүгээр яхав тэ ингээл тэр одоо Singapore Airline-ы нислэгтэр байсан юм байна. За тэгээд ерөн Singapore Airline-ы одоо тий business class сууж исэн энэ охин дээр business class ер нь ямар шоу хоол өгдөг вэ? Би ер нь ямар хоол идсэн бэ энэ гэл тэрийгээ ингээл яриад харуулаад байж байгаа байхгүй юу. За тэгээ байж яснаа ингээд тий ер нь хилдгийн бичлэгийн хайхын дөө би ер нь бол ингээд тий айгу одоо юунаас онгоцон цугаас айгүй айдаг нисгээс ер нь айгүй айдаг. Тийм учраас би дандаа ингээд өөрийгөө тийм тайвшруулах төрлийн одоо эмнүүдийг уудаг гинэ. Нисэх тоолондоо нисгээсээ өмнө. Гэхдээ би энэ удаадаа ингээд одоо эмээ уугаагүй. Гэхдээ тэр нь бол айгүй алдаа болсон. Ягаад тэгэхээр үнэхээр уух хэрэгтэй байсан юм бэ лээ. That was a mistake гэдэг нэг тийм ярьж байгаа байхгүй юу. За тэгээд ингээд хоол малаа идээд л те угаасаа business class юм чинь гоё л хоол байгаа те ойлгомжтой. Тэгээ Singapore Airlines ч угаасаа нэлээд айгүй сайн airline-д ордог шүү дээ те. Тэгэл айгүй гоё май хоолн малын идэлтэй ингэж ингээл харуулж маруулаад ингээл тансаглаад ингээл байж яснаа. Гэхдээ би одоо тэ энэ хүү гоё хоолоо хэдийгээр аягүй гоё амттай байсан ч гэсэндээ ингээд ерөөсөө enjoy хийж тэ ингэж таалж идэж чадаагүй, дуусгах чадаагүй. Яагаад вэ гэхээр онгоц ингээд чичрээдсэн та нар харал та тэ бүр ингээд чичрээд байгаа үстэй гэл тэгж одоо ярьж байгаа байхгүй юу? Ягаад гэхээр нэг онгоц turbulence дээр явж байсан юм л да одоо юу агарын юунд урсгалд орчихсон шүү дээ ингэж чичрээд тэгээд тэгснэ та нар харж байгаас айгүй чичрээд байгаа. Гэтэ нэг тэр яг тэр үед нь бол бичлэгэн дээр нэг тэгж айгүй амар чичрээд байгаа юм харагдаг үзээ. Гэтэл тэр охин өөрөө хэлэхдээ бол амар чичрээд байгаа болохоор би ингээ хоолоо идэж чадсангүй гэл тэгээд тэгж байгаа байхгүй юу? За тэгмүүд бүр ингэж хэлээ. I couldn't relax because I'm so nervous since the plane is shaking from side to side. I'm holding onto the side. My pinky's up. That means I'm really scared. Гэдэг жаа байхгүй юу. Тэг би ерөөсөө ингээд тэг амгалны сайхан тайвширч чадаагүй. Ягаад вэ гэхээр ингээд бүр ингээд онгоц бүр ийш тийш ингээд зүүннээс баруун тийшээ тэг ийшээ ингээд одоо хоёр тийшээс хавлаад байсан. За тэгээ би бүр ингээд айсандаа болоод ингээд юу барьчихсан бүр ингээд тэг суудлынхаа хажуунаасаа барьчихсан байгаа. Тэгээд та нар миний хурууг хартаа my pinky's up. Тэг миний ингээд чигчээ хуруу ингээд босоо байна те. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би амар сандарч байгаа, амар айж байгаа гэсэн үг байхгүй юу? Гэсэн. Би энийг юу ярьжсанаа юу ярьж байхдаа ямар бичлэгэн дээр энийг дурдснаа санчлаа. Нөгөө нэг Cat's Eye Pinky Up гэх тэр дуу AMA дээр одоо performance-ийн тухай ярьж байгаа үед би энэ бичлэгийн тухай хальт ярьж байсан юм энэ охины тухай. Би ингээд тавдар хуруу ингээд босон байгаа би ингээд амар айж байгаа гэсэн үг.
Тэгээ тэр нь одоо мим болсон заяо. Энэ огны энэ бичлэгээс болоод яг тэр хэсэг нь заяо. Тэгэл одоо та нар хэрөө ингээ TikTok-ын дээр үзэж хахад ингээл зүгээр ингээ хүмүүс биний 5 дахь ингээ босцсон байна. Тэр нь тэгэхээр би тэгсэн үг энэ төр гэдэг нэг тиймэрхүү юмнууд харах юм бол энэ охиныг reference хийж байгаа гэсэн үг шүү заяо. Окей. Энэ охиноор тэгж амар тоглоом хийдэг болсон хүмүүс юм болонгууд л те би ингээд те аим шиг нэ үзсэн та нар харал та. Миний 5 дахь ингээ боссон байгаас тэгэхээр I'm so scared гэсэн үг энэ гэдэгтэй ингээ амар энэ охиноор тоглоом шоглоом хийдэг болсон. За тэгээд одоо нөгөө хамгийн амар хэсэг нь эхлэх чинь заяа. Хамгийн одоо хүмүүсийн дургу хүргэс одоо хамгийн хүмүүсийн тоглоом шоглоом дог тоху болсон хэсэг нь эхлэх чинь юу вэ гэсэн чинь за яг энэ нь бол үнэхээр нэлээд turbulence болохын хувьд бол босон юм шиг байлаа. Нэлээд ингээд онгоцсон чичирхийн хувьд бол чичирсэн юм шиг байна лээ. Тэгэж харагдчихсан. Гэхдээ энэ охин бүр ингээд те ингэж мэнгээл хаахгүй. Тэгээд хажуу талд нь болохоор найз залуу ч юм ямар ч нэг хүн л хажууд нь те таньдаг хүн явж байгаа юм шиг харагдчихсан. Ягаад тэгэхээр нөгөө хүнийх нь гар нь ингээд орж ирээд аахгүй. Орж ирээд ингээд жоохон цээж мэрэн дээр нь барьж мараад ингээд байж байгаа нь бол харагдчихсан. Тэгснэ нөгөө охин чи ингэж яснаа ингээд камер нь болохоор яг ингээд урталт нь байгаа аахгүй. Өөрөх нь урталт байгаа гэсэн. Тэгснэ яг тий бүр ингээд юу л харж байгаа. Камер руугаа харж байгаа. Бүр ингээд тэгэж орилдог зэ бүр ингээд камер руугаа харж байгаа амар муухай чангаар бодоод үзтээ энэ одоо ганцаараа private jet-нд онгоцонд те ингээд хувийн онгоцонд яваг байгаа штэ энэ чинь бүр ингээд зөндөө олон хүмүүстэй ийм flight-нд явж иж ингээд гэд амар муухай ингээд хоолгоор орилж байгаа байхгүй. Тэгээд тийм одоо хэсэг гардаг. За тэгснэ. За одоо тэгээд ингээ гайгүй turbulence гайгүй болчихлоо те ингээд тэгээд би ингээд яагаад ингээд онгоцоос гарсан гэдэг нэг цаа дараагийнх нь хэсгүүд нэг чухал биш сая. Хүмүүсийн айгүй ингэж focus байгаа хэсэг бол яг л энэ орилж байгаа хэсэг тэнгүүдээ my pinkies гэдэг энэ хэсэг нь окей. За энэ бичлэг ингэ тавигдлаа. Oh my god. Эйжен брайга тест бүр үнэхээр газар авсан. Үнэхээр газар авсан. Тэ бүр ингэ бүх хүмүүс л энэ бичлэгийг үзэл бараг л тэ гудамжаар яваад л тэ. Яг бүх хүмүүс мэдгүй тэ ойлгомжтой. Гэтэ ер нь амар TikTok үздэг хүмүүс л угаасаа ойлгомжтой бүр ингэ тэ. Дандаа сошиал дээр байждаг хүмүүс л угаасаа ойлгомжтой ингээл баг гудамж зөрөхөд my pinkies up гэл тэрийг ярихад бол тэр охиныг үзсэн юм уу гэл бүр ярихаар тийм амар ингэж хүмүүсийн анхаарлыг татсан байна. За тэгээд хүмүүсийн ер нь reaction юу байсан бэ гэхээр what the fuck? What the actual fuck? Тэ what are you doing? Ямар тэнэг юм бэ тэ бүр ингээд за яах вэ? Яг ингээд үнэхэр хүн айдаг байж болно тэ үнэхэр хүн ингээд нисэг мисгээс айдаг байж болно. Тиймэрхүү одоо яг фобия байдаг шүү дээ. Бүр яг үнэхээр нислэхээс айдаг тийм бүр албан ёсны бүр эмгэгтэй айх эмгэг фобия байдаг. Тэгээ зөндөө олон хүмүүс тийм өвчтэй эмгэгтэй байдаг те ингээ нисэхээс айдаг. Гэхдээ энэ бол normal зүйл биш. Энэ охины одоо энэхүү бичлэгийг болохоор хүмүүс зүгээр performative те зүгээр content зүгээр ингэж rage bait зүгээр ингээ хүмүүсийн анхаарлыг үзэлтийг хандлт авах гэж ингэж хийсэн зүйл гэж хүмүүс шууд интернетийн зүгээр 100% for real зүгээр баг 100% хүмүүс ингээ бөөнөрөө тэгж бодсон байгаа байхгүй. Тэгээд энэ охин л бүр ингээ амар дараал what the fuck my pinky up гэнэ. Тэнгүүд чи одоо ямар амар inconsiderate юм бэ те ямар ингээ хүмүүсийн наад хажууд нь нисэж байгаа хүмүүсийг чи бодож үзсэнгүй юу те ингээ бүр ингээ амар муу хойрлж мөрлөд хэрүү би чиний хажуудтай ингээд адилхан нисэжсэн бол ингээд чи хэрүү миний хажууд сууж байгаад ингээд орилсан бод би чамаа шууд босч ирээд ингээд алхатаад авах байсан юм аа энэ гэж бүгэ заяа тэгснэ тэр яг хальт яг тэр орилж байгаа хэсэг дээр нь арталт нь сууж байгаа хүн бас ингээд жоохон уртлынхаа судлаас ингээд барьж байгаа нь бадж байгаа нь харагддаг. Тэгэхээр ер нь ингээд яг чичирхийн хувьд нэлийн чичирхийн хувьд чичирсэн л юм шиг байл. Яг тэгэхээр тэр артлынхаа сууж байгаа хүнийхэн гар нь орж ирдэг байхгүй ингээд жоохон бариад. Тэгсэн чинь хүмүүс тэр мөрөн дээр хүртэл яриад те арт чинь сууж байгаа хүн баг ингээд чамайг ойрлоход дургуун хүрээд баг чамайг боомлох гээд ингээд гараа явуулсан байхаа би өйсэн болцдог чамайг боомлох байсан тэр гэдэл те ер нь ингээд энэ хүмүүс тэр чигтээ энэ охиноор дог тохоо хийгээл доромжлоод л те ингээд бөө юм басан. Окей. За тэгсэн чинь энэ охин биш дээ. Одоо follow up
видео хийлээ. Окей. Ингээд тэ хүмүүсийн тэрийг ингээд өөрлөм дайрж байгааг харж байгаа шүү дээ. Тэгээ зөвхөн ингээд хүмүүс комментэн доор тэгж дайрахаас гадна ингээд TikTok дээр stitch ин гэж байдаг шүү дээ. Ингээд нэг бичлэгийн дээр stitch хийгээд хүн өөрийнхөө үзэл бодлыг оруулаад ингээд яриа авчдаг шүү дээ. Тим маягаар хүмүүс амар stitch хийсэн заяа. Иймэрхүү pop culture надтай адилхан тэ pop culture gossip ярьдаг хүмүүс ч баахан тэрүүгээр ингээд stitch хийж юм яриад эсвэл зүгээр өөр normal хүмүүс ч юм уу те ингээд TikTok дээр гарч ирээд та нар тэр охины бичлэгийг харснаа what the fuck гэл ингээд яриад бүр айгүй их ингээд share хийгдээ цаашаага spread хийгээд явчихсан гэсэн үг байхгүй юу. За тэгээ тэр болгоныг угаасаа энэ охин ойлгомжтой харж байгаа нь of course ойлгомжтой те. Тийм учраас ингээд follow up видео хийгээд те би яагаад тэгэх болсон бэ гэдгийг ярьсан заяа. Тэгэл ингээд ярьж байгаа байхгүй юу манайхаа. Би бол ерөөсөө тэ та нарын яриад байгаа шиг ингэж одоо хандлт мандалт авах гээд ч юм уу эсвэл худлагаас ингэ маяглаж энэ төр яагаагүй. Тэгээ та нар намайг ингэж худлагаас маяглаж энэ төр гэж бодоод ах шиг байгаа юм аа. No. Тэг би үнэхээр ингэж тэ тийм айх өвчтэй юм аа. Үнэхээр тийм nervous одоо anxious flyer юм аа. Яагаад вэ гэхээр надад амар тийм тэ үнэхээр хүндэтгэх шалтгаан байгаа. Яагаад вэ гэхээр би нэг онгоцны одоо осол гэхээр арай болохгүй маа заяа. Осол би хэлчихэд болох ч юм I don't know яг ингээд онгоц crash хийгээд ингээд осолтоод ингээд ингэсэн зүйл бол биш заяа. Гэхдээ нэг Сингапурын нэгэн одоо flight-нд 2024 оны flight байсан гэсэн заяа. 2024 оны 5 сард хийгдсэн нэгэн flight Сингапураас Лондон руу явж исэн гэсэн баг шүү. Одоо Сингапурын нислэг 321 дугаарт нислэгт нэгэн зүйл болсон юм байна лээ. Ингээд амар turbulence болоод бүр ингээд нилээн амар агаар юмтэй ингээд юунд ороод тэгээд бүр аюу онгоцсон сэгсрэгцнээс болоод бүр ингээд нийтдээ 104 хүн одоо зорчигчд гэмтсэн юм байна лээ. Түүнээс гадна нэг хүн бүр ингээд нас барсан юм байна лээ. Тэр одоо сэгсрэлтээс нь болоод тэрнийх нь яхаа зураг мургууд нь бол амар л юм байна лээ. Бүр ингээд хамаг ингээд ачаа бараа те ингээд тэр нэг хоолны юм хам ингээд энэ нэг ингээд шидээгдчихсэн. Ер нь айгүй амар turbulence болсон юм байна лээ. Тэгсэн чинь тэр охин хэлж байгаа байхгүй би тэр flight-нд тэр нислэгэнд байсан юм а. Би зорчигч нь байсан юм а гэдэг өөрийнхөө зургийг үзүүлдэг. Яг ингээд тэр ослын дараагаар ингээд юунд тэ ингээд имлэгтсэн байгаа. Тийм зураг мурга харуулдаг. Тэгэд ингээд хэлж байгаа байхгүй би тэр одоо юмнаас болоод гимтээд одоо нурууныхаа ингээд spina fracture хийгээд ингээд гимтээсээ нуруугаа гимтээжсэн. Тэгээ ер нь ингээд айгу амар гимтэл авсан. Тэгээ тэр мөчөөс хойш бол би ингээд айгу амар айцтай болчихсон. Ингээд нисгээр айгаад байдаг болчихсон. Тийм учраас би ерөөсөө тэгэж маяглаж ингээд худлагаасаа контент энэ хийгээгүй шүү те. Зүгээр яг үнэхээр миний яг honest reaction үнэхээр яг миний үнэн тэр одоо орилж байгаа одоо тийм react байсан гэдэг ийм зүйлийг гарч ирээд ярьсан байгаа юм. Тэгээд бас энэ хүү follow up видеон дээрээ би бүр үнэнгээсээ яг panic attack-нд орж исэн гэдэг ингэ ярьж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь яг бас энэ follow up видеон дээр нь хүмүүс за яг энэ видео гарч ирсний дараагаа болохоор бас ингэ жоохон нэг 100% гэдсэн хүмүүсийн нэг 10% ч юм уу те бас энэ охины талд ороод за та нар бол те арай ч энэ охины ингэж ойлгохгүй байна те үнэхээр ингэж ийм осолт орсон гэж тэгэхээр угаасаа хүн айжлаагаа антер гэл бас нэг жоохон shift хийгээд те нэг 10-аас 15% хүмүүс бол ингэж энэ охиныг жоохон өмөрчсөн зүйлүүд байсан. Гэхдээ бусад нэг те 80-85% стилтэй бити тэнхтэдээ те чиний дээр осолт орж исэн тэндэл байгаа юм байлгүй. Гэхдээ бид нар чамайг анханасаа ойлгож исэн те чи ингэж үнэхээр яг айдаг байж болно. Гэхдээ чиний над гаргаж байгаа reaction чинь бол ерөөсөө жинхэнэ биш вэ. Яагаад вэ гэхээр ингээ орилж байгаа шүү дээ те. Гэ орилгохдоо бүр яг камер руу хараад байгаа байхгүй. Ингээд камернаас ерөөсөө одоо харцаа салахгүй ингээд гэж ингээд камер руу гарч байгаа. Тэгэхээр яг л нэг тийм контентэнд зориулж хийгээд байгаа юм шиг те. Тийм байгаа байхгүй. Тэгээ хүмүүс бүр энийг айгүйх point out хийжсэн. Чи бодоод үзтээ. Чи камера урталтаа тавьчихаад бүр ингээд их царж агаад гэж орилонгуудаа дараад нь онгоцноосоо буулаа. Тэ энэ бичлэгээ харлаа үзлээ аль хэсгийг нь оруулах уу байх уу гэд бүр ингээд те өөрөө чи эдитээ хийж байгаа тэгээд дахиж үзээд хаста болж инста гойлох нь гээд тэгээд ингээд те өөрийнхөө TikTok дээр оруулж байна. Чиний яг яриад байгаагаар те үнэхээр тийм одоо фобиатай ч юм уу эсвэл яг үнэхээр тийм panic attack энэ төр авч исэн хүн бол ийм юма одоо траумагаа дахиж харахаас айдаг.
Ягаад тэгэхээр тэрийгээ дахиж харах юм бол дахиж тэр нэг traumatic юмараа ингээд одоо явах болчихж байгаа шүү дээ. Тэр үедээ авч ирсэн тэр trauma мэдрэмжээ дахиж одоо одоо бичлэгээ эдит хийж явахдаа аавна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ одоо яг жинхнээсээ panic attack орсон ч юм уу те жинхнээсээ иймэрхүү traumатай хүмүүсийн хийгээд авах бол үйлдэл биш ээ. Тийм болохоор чи зүгээр л энийг худлаагаасаа ингэж гаргаж иржтэй ингэж хүмүүсийн анхаарлыг татах гэж хичээсэн мэн гэж одоо стил итгэсээр байсан хүмүүс өндөө байсан. За тэгээд түүнээс нь болоод энэ охин дахиад нэг бичлэг хийсэн. Тэгээд дахиад нэг бичлэг хийгээд за уучлаарай манайхан би panic attack гэдэг үгийг буруугаар ашиглажээ. Яагаад тэгэхээр хүмүүс тэгээд санахгүй panic attack гэж ийм маягаар одоо гардггүй маа panic attack гэдэг чинь харин ч хүмүүс нэг амар тийм suffocated болж байгаа юм шиг мэдрэмж төрдөг те бүр ингээд амьсгаа авч болохгүй те ингээд яг хэрэг уйлж байгаа бол ингээд амьсгаа авч болохгүй яг ингээд бүр ингээд гэдэг чинь тэгэл ингээд хүмүүс чи яг кино мэн дээр харж байгаатай ингээд panic attack гэхээр нэг юм авчрал уудандаа авчрал удаар ингээд ягаад юу мууя гэл те ууд руу хүлээмүүлээ гэх тэр чинь одоо panic attack. А чи болохоор panic attack биш чи бүр ингээд тэгэж suffocated болохын бүр эсрэгээр тэ бүр гэж орилж байгаа чинь panic attack биш ээ гэдтэй хүмүүс айгүй их тэгэж энэ хөл дахиж дайрсан байхгүй. Тэгсэн чинь дахиж нэг бичлэг хийгээд за уучлаарай манайхаа би буруу ашиглажээ panic attack гэдэг үгийг буруу ашиглаж гэтэл ер нь би ингээд тэ айгүй юм traumатай байсан. Энэ бол худлаа биш ээ гэх нэг тиймэрхүү одоо юм ярьсан байгаа. За тэрнээс хойш энэ охин дандаа ингээл бас өөрийгөө гэж хүмүүс тэр pinky up гэдэг нь яриад байдаг болохоор бас жоохон тэрүүгээрээ тоглоод бичлэгэн дээр my pinky is up энэ гэж бас тэр мөрөөрөө тиймэрхүү инээдтэй бичлэгүүд хийдэг болчихсон байна лээ. Гэхдээ ер нь бол энэ охины энэ хүү бичлэг нь бол бас нэг 2 3 7 хоног бол яг тухайн үед амар газар авч исэн. Бүр хүмүүс яриад салахгүй байсан. Хаа сайгуул ярагдчихсан. Тэгж байгаа нэг жоохон дарагдсан баа. За манайхаа тэгээ одоо хэдүүлээ дараагийнхаа нэг хальт одоо бас нэг бичлэг рүү орох гэж байна. Бас нэг хүний одоо ховж руу орох гэж байна. Энэ болохоор энэ охины бичлэг ба штэ. Одоо энэ хүү гэж орилдог бичлэгийн дараахан гарсан нэг I would say бас л нэг 2 3 7 хоногийн дараа гарч юм. За нэг бүр цаашлаа гэх нэг сарын дараагаар гарч ирсэн нэг бичлэг заяа. Ямар бичлэг вэ гэхээр өчтэй манайхаа бас Аз эмэгтэй ядж байгаа заяа бүр ёо. Манай Аз бүр яачаад байгаа юм бэ гэмээр бас Аз эмэгтэй өөрийнхөө gym дээрээ одоо lifting хийж байгаа, workout хийж байгаа бичлэгээ ингээд тавьсан байгаа байхгүй. За тэгсэн чинь энэ эмэгтэй яаж нэ гэхээр hack squat гэж байдаг шүү дээ. Одоо энд оруулчихгай зургийг нь. Одоо squat хийдэг машин гэсэн үг те. Тэр машин дээр ингээд squat хийж явахдаа амар мохоо орилдог заяа. Бас л яг ингээд босох гэж явахдаа Oh my god, I'm so sorry you guys. Та нарт яг үнэхээр бүр ингээд үдсэн юм шиг болгомоор болгоод ингээд өөрөө reenact хийгээд орилж мөрлөд байгаа. Гэтэ би ингээд бас хичээгээд л байна л да. Ингээд микрофоноо хол барих гэж те. Гэтэ чихэн дээр ч муухай орлоод байгаа бол I'm so sorry заяа. Тэгээ тэр эмэгтэй бүр гэл айгүй муухай орилдог заяа ингээд нэг юугаа workout хийж явахдаа. Тэгээ тэр бол бүр үнэхээр excessive. Үнэхээр бүр dramatic. Тэ бүр the fuck гэмэрдэ заагүй ингээл хүмүүс ч ингээл амар хүчтэй те gym ингээл те айгүй хүнд мүнд жин өрхөтэй жоохон дуу чимээ өөрөө мэдлэхүү гаргах үе байдаг те за гэхдээ манай эмэгтэйчүүд арай гайгүй байдаг юм аа. Гэтэ би нэг тэрийг санчлаа нэг тэр Анухагийн фитнесийн тэ Анухагийн шоунд дээр бас нэг 2 3 тэ гэл дуурайд байдаг те тэгс чи нэг Анухаа ч яаж дуурайд байгаа юм бэ? Тэрнтэй адилхан гэсэн үг. Гэтэ тэгэж гой янаг тэ манай тэр Анухагийн шоунд дээр ордог ш тийм янаг дууралтаар дуураагүй тэр эмэгтэй амар гэж орилж мөрлөд тэ. Гэтэ хүмүүс тиймэрхүү одоо тийм ялангуяа эрэгтэйчүүд тэр тэгдэг штэ ингээл худлаагаасаа ингээд гэж грант эндрийхэ болгоод тэгээ энд Америкт нэг фитнес байдаг одоо юу лээ Planet Fitness гэдэг нэг тийм жим байдаг хгүй. Planet Fitness бүр ингээд юу байдаг биччихсэн hunk alarm гэдэг заяа. Тэгээ тэр нь болохоор ингээд хэрөө юу яах юм бол эрэгтэйчүүд ч юм за заавал эрэгтэйчүүд гэхгүй те эрэгтэйчүүд юм гэдэг хинж байна амар тийм амар dramatic тийм excessive тийм дуу чимээ ингээд те юм өргөж явахдаа гаргаад ах юм бол тэр hunk alarm дуурдаг заяа. Тэгээ тийм гих мэдчлэн хүмүүс ер нь жим дээр тэгж дуурайд байдаг хүмүүс дурггүй шүү дээ те. Гэтэл энэ эмэгтэй бол те тэгж нэг гэж грант хийх битгий хэлбэр ингээд хүн бараг өөрийг нь алж байгаа юм шиг гэл ойруулсан заяа.
I tried my best to not scream, but тэгээд энэ бичлэг нь бас viral болсон манайхаа. Тэгээ яаж жагаад энэ бичлэг нь энэ охины тэр нөгөө онгоцсон даа гэдэг охины бичлэгийн дараахан гарч ирсэн болохоор хүмүүс what is happening to our Asian sisters? Тэ манай Аз эмэгтэйчүүдэд юу тохиолдоод байна? Энэ дээр судалгаа хийх хэрэгтэй байна. Тэ нэг Аз эмэгтэйчүүд нэг ойрд нэг сонирн болчлоо шүү. Ингээ орилж харлаад байгаа энэ нэг л юм боллоо. Тэ энэ Аз эмэгтэйчүүд маань ингээд хэсгүүл айгуу тийм одоо стресстэй ачаалттай байгаа юм бол гэр бүлийн дарамттай байгаа юм бол тэрийг ингээд яаж гаргахаа мэдэхгүй тэгээд орилоод байгаа юм болов орилж гэж яах шиг. Тиймэрхүү юмнууд айгуух одоо хүмүүс догдох үеж гадар ярьж исэн. За түүнээс гадна энэ хоёрыг хоёулангийн за тэр онгоцны охиныг ч тэр жимний охиныг ч тэр хоёулангийн 2023 онд илүү 22 онд гарч ирж исэн бас нэг бичлэгийн эмэгтэйтэй ингэж харьцуулсан. Тэгээ тэр нь юу гэж манайхаа бас Аз эмэгтэй. My God, what is happening to us, to Asian women, you know? Бүр үнэхээр л Аз эмэгтэйчүүд яачаавэ гэмээр тэр 2023 онд гарч ирсэн тэр Аз эмэгтэй бичлэг болохоор юу вэ гэхээр өчтдээ тухайн үед бас амар юм болж ирсэн. Та нар бас харж ирсэн байж магадгүй энэ эмэгтэй ангил яснаа нэг юун дээрээ тавиал заа. Өөрөө ингээл камера ингээл тавьсан байгаа. Тэгснээ ингээд юун дээр орон дээрээ суугаад ингээд чичрээд байгаа байхгүй бүр ингээл амар чичрээ зам нахмар амар чичрээл тэнгүүдээ чичрэх үед орилол байгаа юм шиг байгаа. Гэтэ яг бид нар тэр орилж байгааг сонсдог үл сонсдоггүй ямар ч нэг өөр voice over хийчихсэн. Тэгээ тэрэн дээр болохоор ингэж ярьдаг байхгүй. I'm processing the most triggering breakup. Тэ би болонгүй үнэхээр амар намайг trauma дуулах trigger хийх тийм амар хэцүү салалтыг ингээд туулаад явж гин тэ найз руугаас салцсан юм шиг үлээ. Тэгээд үнэхээр өөрт нь хэцүү байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгээ ингээд process хийхин тулд ингээд тийм арга чарга олсон гинэ ингээд хүн яг тийм break up энтрээр одоо явж явах юм бол сэтгэл санаа хэцүү байх юм бол ингээд хамгийн юм сайхан гаргаад ингээд уйлаа чичрээд ингээд орилоод хамгийн юм чичрэх юм бол ингээд тэ сэтгэл санаа чинь дээрддэг гэсэн утгатай л нэг тийм юу бичлэг хийсэн заа. Тэр нь бол тухайн үед амар ингээ viral хүмүүс бүрийн нэмэгтэйг амар шоолжсэн байхгүй юу. Чи одоо бодоод ямар ичмэр юм бэ? Tripod-а гаргаж ирээд те. Уцаа эсвэл камера тэрэн дээрээ tripod-н дээр тавиад орныхоо яг зөв өнцгийг нь харуулж ингэж тавиад hit record гэдтэй ингээ яг рекордо хийж эхлээд орон дээр сууж байгаа яг ингээд өөрийгөө айтайхан gaаж ийнэг үү гэдгийг хараад за тэгснээ алуу нэг хийгээд ихтэй гал гэж орилоод л те за тэгснээ энэ нэр болох гэж байгаа юм билээ дахиад нэг үзээд хийдэ гал ингээд дахиад бичлэгээ ингээд хийгээл ингээл те за тэгснээ тэрийг ингээд үзээд edit хийгээд voice over хийгээд постлчна гэхээр те хүмүүс одоо өөрснөөсөө ичдгүй юм байх таа гээл те тухайн үед бас буу юм болж исэн тэгээ энэ онгоцны эмэгтэйг болон жимний эмэгтэйг яг энэ Тэгээ 2023 онд илүү 24 он 23 онд юм байна. 23 онд гарч иржсэн энэ хүү одоо гэж орилоод ингээд те I'm processing the most triggering breakup гэдэг энэ нэмэгтэйтэй ингээд харьцуулаад те энэ баг гуруула яг л нэг төрлийн хүмүүс байна. Манай Аз эмэгтэйчүүд яачаа вэ гэдэг хүмүүс баг тим юмэг аюух гаргаж ирж сүүлийн үед ингээд ярьжсэн энэ хүү хүмүүсээс болоод. За тэгээд та нарын энэ талаар юу гэж бодож байна? Манай нэрээ Аз эмэгтэйчүүд яачаа вэ? What the fuck is going on? Тэгээ яагаад ингэ бүгд бөөнөр орилж байгаа юм бэ? Гэж миний хувьд бодож байна, окей? За тэгээд та нар маань энэ тал дээр юу гэж бодож байна гэдэг тэр тухайга доор комментэд бичиж үлдээгээрэй. All right guys. За ингэ дараагийнхаа одоо influencer тэ энэ драма руу орох гэж байна. За тэрний юу вэ гэхээр өчтдээ одоо энэ саяхан нэг 2-7 хоногийн өмнө болж өнгөрсөн халуун хэрэг байгаа заяа. Яманы мах халуун дээрээ гэж би та нартай ингээ яманы мах аваад ирлээ халуун дээр нь окей. Нью-Йоркт басан хэрэгээ. Alright. Юу болсон бэ гэсэн чинь нэгэн за энэ эмэгтэй бол үнэхээр яг influencer бол биш те. Wannabe influencer байгаа хгүй ягаад вэ гэхээр өөрийнх нь TikTok аккаунт нэг 100,000 followersтай байлаа да. Ер нь гэтээ өөрөө одоо яхав те TikTok дээр алдартай болчихгоо те influencer болчихгоо айгүй их ингээ ер нь бичлэгнүүд хийдэг байсан юм шиг байна лээ. I do not know now. Okay би одоогоор олыг мэдэхгүй байна. Ягаад вэ гэхээр нэмэгтэй
TikTok устгацсан. Окей, тийм болохоор би орж яг харж мэдэхгүй байна. Гэтэ ер нь бол ингээд хүмүүсийн скриншот хийсэн байснаас нь харахад бол нэг тухайн үед 100 муу фолловерстай л байсан юм байна лээ. Тэгээд ер нь айгүйх ингээд бичлэг хийдэг байсан гэж хүмүүс одоо гадуур яриад байгаа. Ямар төрлийн бичлэг хийдэг вэ гэхээр New York хотын янз бүрийн тиймэрхүү coffee shop-нууд, кафенуудад очиод кофег нь амталж үзээд одоо coffee review хийдэг гэсэн үг. За энэ кофе шопны кофе нь ийм амттай, тийм амттай, ингэсэн тэгсэн гэл хүмүүс явдаг шүү дээ, тий. Тиймэрхүү төрлийн бичлэгүүд ингэж пост хийдэг байсан юм байна лээ. Одоо жоохон юу болчих гол тий. Хандлт авчих гал, вайрал болчих гол ингээл аяг хичээдэг байсан байгаа байхгүй юу. За тэгсэн чинь энэ нэмэгтэйгийн нэрээ TikTok аккаунтных нэр нь Jet 239 гэдэг нэртэй юзернеймтэй байсан. Одоо тэгээд энэ хөө TikTok устгачихсан. Энэ нэмэгтэй ингээл нэг бичлэг хийгээд яг л бас л нэг тийм одоо coffee review-ны бичлэг байхгүй. За тэгснээ ингээд хэлж байгаа нь би ингээд энэ Kawaii Cafe гэдэгтэй ингээд West Village одоо яг тэр neighborhood гэдэг байхгүй. West Village гэдэг New York-ийн тэр одоо neighborhood гэдэг ийм Kawaii Cafe гэдэг ийм Vietnam coffee shop-ны газраас ингээ кофе авлаа. Тэгээд ингээл амсч үзэлээ. So disgusting, like so nasty. Айгу муухай амттай юм байна. It's just a sugar bomb in my mouth гэж бүр ингээл амсч үзэхэд бол зүгээр ингээ кофе шиг амтдахгүй зүгээр л ингээл тэр чигтээ сахар те ам дотор ингээ сахар амтагдаж гин ямар ч тийм одоо кофений flavor strong coffee flavor амтагдахгүй байна те ер нь кофений амтагдахгүй байна зүгээр л нэг чихэр амтагдаж гин тэр гэсэн утгатай юм яриа л I would never get this again гэлтэй би өстө хизээч дахиж энийг авахгүй ингээл те ер нь жоохон айгүй negative review гэсэн үг. Окей. Тэгэд ер нь ингээ тэр бичлэгнэр харж байхад бол ингээл яг тэр кофег барьсан явж байгаа байхгүй. Кофег барьсан бол ингээ харуулчмаар болол ингээл ер нь айгүй сөрөг муухай гэсэн тийм одоо сэтгэлийг өгсөн. За сонсоход бол те so what? Тэгээ юу гэж? Хүн яг л яриад ингээд яг үнэхээр өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан юм аа муухай байна. Гоё ингээ хэлээ явж болохгүй. Өөрийнхөө үнэн те сэтгэлээ хийх хэрэгтэй үстэй гэж та нар бодож байгаа байж магадгүй. Yes, of course. Те ер нь бол food influencer-ууд бол жинхнээсээ яг үнэнгээсээ те худлаа мөнгө өгөнгүүт нь эсвэл үнэгүй хоолн өгнөөс тайм гаймстай гэдэг ахгүй те. Яг л үнэхээр яг food review хийдэг хүмүүс бол яг тийм үнэн сэтгэлээ хийх хэрэгтэй. Right? Тэгэхээр одоо хэрэг муухай үнэхээр өөртөө таалагдаагүй бол муухай байна гэд хэлэх хэрэгтэй. Гэхдээ there's a catch манаха. Энэ нэмэгтэй тэр яриад байгаа тэр кофе нэртэй Kawaii Cafe-ний кофе гэдэг байгаа. Барай явжсэн кофе нь тэр яриад байгаа Kawaii Cafe-ных нь кофе биш байсан. Okay? No. Энэ бичлэг ингээд гарч ирээд энэ бичлэг тавигдсны дараа нэг 5-6 хоногийн дараагаар тэр Kawaii Cafe гэдэг байгаа тэрхүү кофе шопных нь эзэн хүүхэн нь өөрөөсөө одоо TikTok аккаунт дээр гарч ирээд нэг тийм хариу бичлэг хийсэн заяа. Тэгэн дээр хэлж байгаа нь болохоор би ингээд манай кофе айгу муухай гэдэг ингээд ярьцсандаа тийм одоо ревюний бичлэгийг ингээд харсан зөндөө олон хүмүүс над руу ингээд явуулаад 5-6 оны өмнө тавигдсан байлээ. Гэтэ би бүр тэрийг хараад бүр шоконд орсон. Яагаад вэ гэхээр би бол ингээд те одоо кофе одоо бизнес эрхлэж байгаа хувьд бол үнэхээр одоо хүмүүсээс те үйлчлэгчдээсээ сайн ч юм уу муу ч юм уу бүх л одоо сэтгэлийг хүлээж авахыг хүсдэг тэгжиж одоо манай те бизнес одоо сайн улам сайн болно энэ гэж ярьж байгаа хгүй. Гэхдээ энэ эмэгтэй болохоор энэ одоо TikTok creator болохоор худлаа ярьж байна. Яагаад вэ гэхээр энэ барай явж байгаа кофе нь бол манай кофе биш байна. Яагаад вэ гэхээр гээд бүр айгүй олон тийм баримтуудыг харуулж байгаа байхгүй хэлж байгаа байхгүй юу вэ гэхээр эхнийх нь болохоор одоо iced coffee байгаа одоо мөстэй кофе те iced coffee-ийнх нь тэрхүү барай явж байгаа савн cup нь хуунцар савн Kawaii Cafe-гийн iced coffee-ний савнаас шал өөр биш вэ гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ эмэгтэй хэлж байгаа болохоор те манай Kawaii Cafe-гийн coffee shop-ны энэ iced coffee-ний cup нь ингэж харагддаг гэд. Шал өөр байгаа. Нэг жоохон бүдүүндүү нэг ийм юу заяа. Ийм жоохон бүдүүндүү тийм савлгаа гэх юм уу cup. Тэгээд айгуу тийм одоо өөр болгож харагдуулах юм юу вэ гэх юм бол бусад кофе шоптой харьцуулахад өөртөөх нь лого нь айгуу хөөргөн зөө Frenchie гэд нохонод байдаг шүү дээ. Айгуу хөөргөн би тийм үйлдвэрийн ноход амар дуртай. Тийм Frenchie нохоны зурагтай логотой юм байна. Тэр лого нь аяхан дээр нь байдаг. Тэгээ ер нь тэр дээдлийнхэн таглаа маглаан ч гэсэндээ ер нь шал өөр. Тэр одоо Jet гэдэг байгаа охины барай авчихсан кофений савлгаанаас шал өөр. За хоёрт тэр Jet гэдэг байгаа охины барай авчихсан кофен дотор нь хэрглэж байгаа straw буюу одоо сорул нь болохоор хар өнгөтэй тийм straw байгаа хгүй юу сорул.
Тэгсэн чинь энэ нэмэгтэй ярьж байгаа болохоор манай coffee shop хизээж юм хар өнгөтэй straw ашигладаггүй гэж аахгүй юу. Одоо бодвол нэг clear те ийм өнгөгүй straw одоо сорол ашигладаг юм шиг үлээ. Ямар ч манайх бол хизээж хар өнгөтэй сорол байдаггүй гэж хэлсэн. За 3-т. Та нар ингээд тэр эмэгтэйгийн барай явж байгаа кофеных нь гарынх нь байрлалыг харах юм бол яг кофеных нь арталт нь те жоохон хальт нэг юм цухууж байгаа гэдэг жаа байхгүй. Тэгэхээр яг үнэнгээс нэг юм цухууж байгаа юм манайхан кофеных нь арталт. UNY гэхээр одоо coffee sleeve гэж байдаг шүү дээ те. Одоо халуун кофе ч юм уу одоо хүйтэн кофений ч юм уу гадуур хийдэг одоо нэг юм paper юм байдаг шүү дээ те. Тим sleeve байгаа юм. Тэгвэл тэр sleeve нь хар өнгөтэй. Тэгээд тэрийгэ албаар уул нь бол тэр sleeve чин кофеныхан аягныхан гадна ингээ байх хэрэгтэй шүү дээ. Тэрийг албаар натагаар аваад нууглаад одоо кофеныхаа арталт нууцсан байгаа нь харагдаж байгаа байхгүй юу. Тэгтээ ингээ жоохон цухуучсан. Тэгээ тийм хар өнгөтэй кофений sleeve байсан. Тэгээд энэ нэмэгтэй болохоор манад ийм кофений sleeve бас байхгүй. Тэгээ харахад бол угаасаа ойлгомжтой. Энэ бол өөр кофе байна. Өөр кофе shop-ны өөр кофе байна. Тэгж яагаад энэ нэмэгтэй яах гэж ингэснийг бол сайн мэдэхгүй энэ манайхаг албаар ингэж муулж байгаа юм уу? Ингээ албаар ийм муу сэтгэл үлдээж байгаа юм уу? Ямар ч гэсэн ингээд манай кофег юусаа аваагүй ээжиж ийм одоо сэтгэл бичиж үлдээсэн одоо тий TikTok хийж үлдээсэн байна гэж ярьсан. Тэгэнгүүтээ энэ нэмэгтэй хэлж байгаа байхгүй энэ одоо тий кофений захирал нэмэгтэй. Тэгээ бүр үнэхээр энэ нэмэгтэй байсан юм уу байгаагүй юм уу гэдгийг одоо шалгахын тулд тий бүр сүүлийн 2 сарын сүүлийн 2 сарын одоо камера шүүж үзсэн гинэ. Камера шүүж үзээ түүнээс гадна transaction те одоо яг үнэхээр одоо тийм тооцоо хийгдсэн юм байна уу нэрэ гэж тэр бүгдийг шалгаж одоо хянаж үзээд энэ нэмэгтэй кофе энэ газраас авах нь битгий хэл энэ кофе шопт нь ч огтхонч орж ирж үзэж байгаагүй хүн байна гэж байгаа байхгүй юу. Бүр тэрийг ингэж бүр өөрөө CCTV-ийн дээрээ шалгаад ингээд олж мэдсэн юм байна лээ. Тэг ямар ч ингэж гарч ирээд энийг одоо залруулах хийгээд ч юм уу те манай кофе биш байсан шүү. Энэ бол худлаа review байсан гэдэг нэг юм хэлсэн байгаа. За тэгэл угаасаа ойлгомжтой те хүмүүс бол нөгөө шүү охин лөө амирх дайрч эхэлж байгаа шүү дээ. Ингээл яг тэр jet гэд одоо аккаунттай охин лөө дайралцтай чи одоо яагаад ингэж худлаа ярьж идэх юм бла 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 гэдэг айгүй комент чээд хэрэг та нар санаж байгаа бол би одоо influencers in the wild гэдэг бичлэгийнхаа нэг өмнөх дугаар дээр ярьжсэн нэг daddy snacks гэдэг нэг эрэгтэй байдаг. Гэт тэр эрэгтэй болохоор New York Times дэрдэг. Тэгээ дандаа ингэж инфлюенсеруудыг call out хийдэг гэх юм уу янз бүрийн иймэрхүү хурамч одоо инфлюенсерүүд эсвэл янз бүрийн муухай юмнуудыг хийж явж байдаг тийм ингээл бизнесүүдийг худлаа ингээ хулигддаг ч юм уу тиймэрхүү одоо инфлюенсерүүдийг дандаа ингэж илчилж идэг ийм эрэгтэй байдаг. Тэгээд тэр эрэгтэйг хүмүүс айгүйх tag хийгээд эхэлсэн гинэ. Яг тэр Jet гэдэг охины доор тийм ингээл Dairy Snack-ыг айгүйх ингээд tag хийгээд эхэлсэн чинь тэр охин өөрийнхөө аккаунтыг шууд устгацсан гэж байгаа байхгүй юу. Тэр бүр ингээ алга болчихсон. За тэгэд устгахаас нь өмнө хүмүүс бас ингээд одоо зарим ингээ бичлэг энтрийг нь скул аккаунтныхын зураг мөргийг скриншот хийгээд авсан байгаа байхгүй. Тэгээд ингээ харсан чинь энэ охин энэхүү ревю бичлэгээ хийхээсээ өмнө нэг 2-3 бичлэгийн өмнө нэг өөр кофе шопны ревю хийжсэн юм байна лээ. Тэр нь болохоор Blackstone гэсэн баха ийм нэртэй кофе шоп. Тэгээд тэр кофе шоп нь шүү дээ бас яг энэ West Village гэдэг энэ хүн neighborhood-д байдаг. Энэ Kawaii coffee shop-наас хитгэн тэг блокны одоо цаана байдаг. Хитгэн одоо годамжны цаана байдаг ийм кофе шоп айгүй ойрхон байдаг кофе шопны ийм одоо ревю хийжсэн байгаа байхгүй. Тэгээд тэр одоо Blackstone гэдэг кофе шопны кофе байна гэж аахгүй хүмүүс тэгж олж мэдсэн. Ягаад вэ гэхээр аяг нь адилхан харагдаж байна. Тэр гаднах одоо sleeve энэ гэж тэр мөр нь одоо сорвуулынхаа өнгө мөнгөд бүгд ер нь тохирч байна. Тэгэхээр ер нь тэр Blackstone гэдэг кофе шопоос кофе ангуудаа худлагаасаа Kawaii coffee shop-аас ингээд тэр кофе авчихсан юм шиг болоод ингээд худлаа тэр Kawaii coffee-д айгу муу үнэлгээ өгсөн гэж хүмүүс одоо олж мэдсэн баа. За тэгэл угаасаа энэ охин л бол хүмүүс амирх дайрсан ойлгомжтой. Тэгээ бүр энэ охин угаасаа эцэндээ болоод ингээд юугаа устгачихсан байсан. Тэгээ хүмүүс бүр бодоод байгаа хгүй. Энэ охины одоо яг зорилго нь юу байсан бэ? Ингэж худлаа тэ ревю хийх яг ямар цаана шалтгаан байсан болоо. Энэ охин эсвэл өөрөө тэр ойр хавьд кофений одоо бизнестэй юм болоо. Тэгээ эсвэл таньдаг мэддэг хүмүүс нь тийм
адилхан тэр хавар ингээд кофений бизнестэй юм болоо тэгэнгүүтээ ингээд албаар дэ өөрчлөлтөгчөө ингээд худлагаасаа жоохон доош нь хийх гэдэг ийм худлаа юм ярьж байгаа юм болов эсвэл яг яасан бол нэг эрүүл саруул хүндээ зөв зүгээр байгаа хүн бол ийм тэнийг солиотой айгүй хурдан баригдахаар тэгээ одоо ер нь интернет дээр бол айгүй хүн худлаараад яваад болохгүй болсон цаг мөчөж дээ ер нь бол айгүй хурдан баригдахаар хүмүүс бол олоо мэдчихээр дээ тэгэд ийм цаг мөчөд яаж ингэж худлаа ярьж ингэж одоо юм хийж байгаа юм болоо яг цаана нь яг шалтгаан нь юу байсан бэлээ хүмүүс айгүй их гахаад байгаа байхгүй. За тэгсэн чинь хүмүүс нэг зүйлийг анзаарсан маа. Ингээл энэ талаар айгүй их ингээл хүмүүс бас ингээ TikTok дээр ярьж байгаа ч янз бүрийн хүмүүс стичигээд янз бүрийн хүмүүс энэ талаар яриад л дээ. За тэгсэн чинь тэр энэний талаар ярьж байгаа TikTok болгоны доор нэгэн аккаунтнаас коммент бичээдсэн байгаа. Ихэнх хүмүүс бол угаасаа ихэнх гэдэлтгүй баг бүх хүмүүстэй энэ охинлыг буруу байна гэл энэ охинлууд ярьж байгаа шүү дээ. Тэгээ тэр Kawaii Cafe-г өмөрч байгаа. Тэгтэл нэг л аккаунтнаас те баг л бүх одоо бичлэгийн доор ингээл нэг тэр одоо Jetchat гэдэг охиныг өмөрсөн коммент бичээдсэн гинэ. За тэгээд тэр нь болохоор Dr. Skull гэдэг ийм нэртэй аккаунт байгаа юм заяа. За тэгээд тэр аккаунтыг нь харахаар бол угаасаа л нэг burner аккаунт ч юм уу spam те аккаунт ч юм уу нэг хуурамчл аккаунт байгаа нь бол харагдаж байгаа. Яагаад вэ гэхээр ямар ч тийм following энэ төр байхгүй дөнгөж сайхан шинээр нээсэн аккаунт юм шиг л харагдаж байгаа байхгүй. За тэгээд тэр аккаунт юу ямар шон комментүүд үлдээгдсэн бэ гэхээр ч те яг Jetchat-ыг өмөрөөд үгүй Jetchat яагаад юм бичлэг хийх одоо болсон бэ гэхээр яг за яг тэрхүү бичлэгэн дээр харагдаж байгаа тэр кофе нь бол өөр кофе шопны те Blackstone гэдэг кофе шопны кофе байхын хувьд бол байсан. Гэхдээ хин Jetchat болохоор одоо яг тэр бичлэгийг хийхээс нэг 2-3 хоногийн өмнө үнэнгээсээ Kawaii Cafe руу очиод ингээ кофег нь амталж үзсэн чи айгүй муухан амттай байсан тий. Тэгээд ингээд тэр үедээ review бичлэгээ хийж чадаагүй болохоор одоо өөр кофе шопны кофег ашиглаж агаад тэгээд одоо бараг л prop болгож ашиглаж агаад тэ ингээд тийм одоо бичлэгээ хийсэн. Гэхдээ яг энэ Jetchat-ийн яриад байгаа тэр Kawaii Coffee-ний кофеноос нь авсан сэтгэл нь тэ тэр сөрөг сэтгэл нь бол үнэн. Тэгээ үнэн зүйл. Гэхдээ тэрийг гаргаж илэрхийлж ингээд кофе одоо ревьюгээ бичлэгээ хийхдээ болохоор өөр компани кофег зүгээр ингээд те бичлэгэн дээр харуулсан гэдэг зүйл ингээд ярьсан заяа. Тэгээд ингээд нэг өмөрсөн ийм коммент бишээд байгаа байхгүй. Тэгээ бараг л энэ тухай ярьсан бичлэг болгоны доор энэ коммент үлдээгдсэн гэсэн. Тэгээд хүмүүс угаасаа ойлгож байгаа шүү дээ. Of course тэ энэ бол угаасаа ойлгомжтой. Тэр охин өөрөө л байна. Jetchat гэдэг байгаа охин өөрөө зүгээр ингээд хурамч аккаунт нийчээд ингээд бичээд өөрийгөө өмөрөө яваад байгаа нь бол угаасаа ойлгомжтой байна гэж хүмүүс бол ингээд ярьж байгаа. За тийм ямар ч иймэрхүү юм болсон. Нэрээ тэр Blackstone гэдэг кофе шоп нь бас ингээд гарч ирээд коммент дээр бичиж үлдээсэн байна лээ. Ингээд те тэр охин те яг тийм бичлэг хийсэн охин бол манай кофе шопт ямар ч хамааралтай хүн биш шүү. Тэ манайх ерөөс тэр охиныг танихгүй. Манайх ерөөсөө угаасаа тэгэж одоо өөр өрсөлдөгчдийгөө тэ өөр бас юм кофе шопны бизнесийг ингэж бас support хийж дэмжихийг хүсдэг болохоос ерөөсөө ингэж муухай аргаар ингэж тэ юм хийхийг хүсдэг. Тэгэхээр маахтай бол ямар ч холбоогүй шүү энэ төр гэдэг зүйлээ ингэж битсэн байна лээ. Тэгээд угаасаа ойлгомжтой яагаад вэ гэхээр хүмүүс одоо тэр Blackstone гэдэг кофений газар тэ бараг л энэ охиноор тийм юм хэлхүүлсэн байх гэж одоо хүмүүс хардаад одоо айгүйх ингэж юм бичээдсэн байхгүй. Тийм учраас ингэ бас нэрээ цэвэрлэж авсан байна лээ. За гэхдээ хүмүүс одоо хүртэлтэй тэр охин ер нь яах гэж тийм гач юм хийсэн болоо энэ төр гэж бодоод бүр гайхаад болохгүй байгаа. Тэгээ та нар маань бас энэ тал дээр юу гэж бодож байна? Тэр талаар доор сэтгэлээ үлдээгээрэй. За манайхаа дараагийнхаа ховж өрөөгөө орох гэж байна. За дараагийн ховж маань болохоор Лос Анжелест болсон нэгэн хэрэг байгаа. Окей. За бас нэгэн эмэгтэй хүү энэ одоо бодоодсэн чи өндөр ярих гэж байгаа баг бүх хүмүүс эмэгтэй хүмүүс юм байна. Манай эмэгтэйчүүд нэрээ ягаа вэ? Солиороо юу? За энэ эмэгтэй яасан бэ гэхээр ч Лос Анжелес амьдардаг нэг эмэгтэй аахгүй шууд ингээл өөрийнхөө TikTok дээр бичлэг хийгээл тэр нь бас л уйлж байгаа бичлэг заяа. Ингээл уйлаад ингээл машин дотор уйлаад байгаа аахгүй. Гэл бүр ингээл аюу сүртэй уйлж мэлээ заяа. Тэгснэ ингээд TikTok-ныхаа нэр нь болохоор Cruel Rice гэдэг нэртэй ийм TikTok аккаунттай. За тэгэл ингээл юу ягаал. Тэгээ уйлал. Би сая ингээд тэ үсээ салаа ороод үсээ цэцүүлэх гад үсээ тариулах гэсэн чинь тариулж чадаагүй гэж уйлж мэлээ заяа. Тэг нэг тийм бичлэг хийгээд тэнгуүдээ бүр ингэж хэлж байгаа байхгүй. Би ингээд үсээ ерөөсө тариулж чадаагүй. Тийм болохоор би одоо яана гэж тэр салооны тэр үсчнийхаа ингээд Google review-д ороод бүр ингээд нэг одтой тэ нэг star им review үлдээн гэж мэгээ заяа.
Тэгэл хүмүүс бодож байгаа байхгүй те. Яана юу болсон болоо те. Яана өстө тэр одоо үсч нь айху муухай хандсан юм байлгүй дээ. Эсвэл янз бүрийн юмар discriminate хийсэн ч юм уу те. Чи юм болохоор манай хүлчлэхгүй өсч юм нэг тийм л муухай юм болж те гэл. Тэгээ энэ охины бас ингэ талд орохгүй л те хөрх юм үрхийг л өрөвдөөд л. За тэгсэн чи энэ хүмүүс энэ охины Google review-г оллоо. Окей. За тэгээд харсан чинь нэрчтэй тэр Google review-н дээрээ яг юу болсон тухайгаа ингээд тайлбарлаж бичсэн байгаа хгүй. Тэгсэн чи юу болсон бэ гэсэн чинь нэрчтэй энэ охин өөрөө авсан цагаасаа хоцорч очсон юм байна. Уул нь бол 11 цагт ингээд цаг авчихсан байсан гэнэ. Тэгсэн чинь ингээд айгүй ингээд хоцрох болоод угаасаа тэгэл айгүй ингээд өөрөө тэр ревюг нь уушгаар айгүй энэтэй заяа. Бараг л ингээд ертөнцтэй өөрийнх нь юусоо буруу байхгүй. Ертөнцөл ёстой ингээд хамаг ингээд садаа одоо барцаж юу яадаг ингээд тэр бүх юмыг ингээд урталт нь тавиад одоо төгжрэлтэй байсан ч гэн одоо машин дээр гараад ирсэн чи улаан гэрэл асаад байсан ч гэж яах шиг. Тэгээ яасан ч нөө крашных нь хаалга нь онгоохгүй байсан ч гэнэ. Ингээд те бараг л өөрийнх нь буруу байхгүй ингээд ертөнцөл ингээд хамаг болж бодохгүй юмыг ингээд барцдыг өөрийнх нь ингээд зам дээр тавьчихж гинэ. Тэрнээс болоод ингээд энэ охин те юунаас хоцрох болоод appointment-аас хоцрох болоод ингээд map дээр оруулсан чи яг 11:05 гэхэд очно гэж гарч ирж исэн ч гэнэ. Тэгэхээр нь ингээд айгүй сайхан сэтгэлтэй те айгүй соёлтой боловсон үйлчлүүлэгч учраас те би айлаа салонлогоо залгаад хоцорч очно шүү гэж хэлээдхий гэж бодоод залгаал хэлсэн гинэ. Хоцорч очно гэд. Тэгсэн чинь л нөгөө салон нь хэлсэн гинэ. Манайх одоо ингэж 15 минутаас хэтрүүлж ингэж хоцорч ирэх юм бол манайх одоо тань үйлчлэх боломжгүй. Ягаад тэгэхээр дараагийн одоо тий үйлчлүүлэгчтэй цагтаа уучраас гэд ингэ тайлбарлаж хэлсэн байна. Манайх юм 15 минутын grace periodтэй шүү гэд. За тэгээд ингээд энэ охин хичээгээд ингээд хамаг юм болохгүй те ингээд яагаад арай гэж ингээд гүүж мүгээдэлтэй дэлгүүрийн дундуур гараад гүйсэн хүмүүс ч ингээд баахан юм яриад л за тэгээд ингээд хөөс баасаа гоожлол Google ингээд салон руу яваад очисон чинь нөгөө салооных нь хүн нь уучлаарай те манайх ингээд таниулах чадахгүй нэ яагаад гэхээр та grace period-наас ингээд илүү одоо хоцорч ирлээ тэгээд таны одоо хүсэж байгаа үсний тайралтыг бид нэр үлдсэн цагт те ингээд хийх боломжгүй байна. Тэ ингээд яг сайхан зөвөр ингээд тэ properly хийх боломжгүй. Тэгж яар сандарч чимээргүй байна. Тэгэхээр одоо тэ манайх 12 цаг 30 минутанд дараагийн одоо үйлчлүүлэгч цагтаа учраас ингээд боломжгүй. Та дахиад цаг аваа. Тэ reschedule хийя гэд ингээд хэлсэн гинэ. Тэгээ бүр тэгж байгаа юм да. Тийм учраас би бүр ингээд нэг star review гэж ингээд тийм юм бичсэн байсан. Тэг хүмүүс бүр ингээд shock. What the fuck? Дахиад ч юу вэ те өөрөө хоцроод өөрөө авсан цагаасаа appointment-аасаа өөрөөсөө болж хоцорчоод тэнгүүд нөгөө салон нь те бүр ингээд тайлбарлаад хэлээд 15 минутын grace period те шүү тэрнээсээ илүү хоцорч ирэх юм бол ингээд боломжгүй. Тэгээ яаж байгаа таны үзүүлж байгаа хүсэж байгаа үсний тайралт чинь нэлийн цаг авахаар ийм тайралтай байна те. Тэгээ яард сандарч чимэргүй байна. Яг гой зөв ингээд properly хийхэд бол бидэрт илүү цаг хэрэгтэй. Тийм учраас та ингээд дахиад reschedule хийчихээ ингээд тайлбарлаж хэлээд хахад те тэрнийг баг өөрт нь ингээд буруу юм хийж ингэж бодож байгаа юм шиг арайч те яаж чадж байна би өстө баг буруугүй гэдтэй ингээд салон руу дайраад ингээд нэг star review энэ үлдээж агаад ингээд хүмүүс амар дургуцаад чи буруутай байна штэ are you okay in the head те чиний над толгоонд чинь одоо ирүүс аруул юм байна уу чи буруутай байна штэ чи тэгээд анханасаа яах гэж хоцорсон юм бэ те өөрөө том болсон хүн бэжж цагаа цогцуулаад эрт гарч болоогүй юм уу? Are you fucking kidding me гэдэг хүмүүс бол энэ эмхтэр үлээ амар дайрчсан байгаа. За тэгсэн чинь double down хийсэн энэ эмхтэдээ өөрийгөө ерөөсө буруу юм хийгээгүй гэдэгт бүр үнэнчээр бүр голтоо итгэсэн байгаа байхгүй. Тийм учраас double down хийгээд бүр доошогоо ороод тэ ингээ хоёр дахь бичлэгээ хийсэн манайхаа. Тэгэхдээ дахиад л та нар ойлгохгүй байна. No. Миний зөв. Тэ та нар ерөөсөө ойлгохгүй байна. Би бол тэ энэ бүр ингээл дахиад нөгөөдөө тайлбарлаж хийж байгаа. Google review дээр бичсэн юм а дахиад тайлбарлаж хэлээс тээ. Дахиад л тэ өөрөө нь буруу байхгүй ертөнцөлтэй хамаг буруутай тэ ингээл би ингээ гарсан чинь highway дээр орсон чинь тэ хурдны зан дээр гарсан чинь яг орох гэсэн чинь ингээ баахан улаан гэрэл нөө дахин ингээ гарч ирээдсэн. Тэгээ би ингээд яана хоцрох юм байна гэж тэрийг мэдэнгүүтээ нөө салон руу өсчнлүүгээ залгасан чинь аваагүй.
Уцаа аваагүй намайг залхсан чи уцаа аваагүй. Тэгээ би ингээл байж байгаад арай гэж highway дээр орсон чинь яасан ч гинөө construction байсан замын засвар хийж байгаа гэд тэнд бас осол масл болсон гэд ингээд янз бүрийн тиймэрхүү те map дээр юмуд гарч ирээд ингээд уул нь бол 11:05-д очно гэд map нь харуулж исэн гинэ. Тэгснээ удааширсаар тэр төгжрлээс улсаар агаад 11:16-д очно гэж ингээд ETA нь гарч исэн гинэ. Тэгэл ингээд бүр ингээд яг тэр өсчнийхэн газар очсон чинь гараж нонгохгүйсэн чинь өмдгөө нэг сони юм ярьсан цаа. Тэнгүүтээ тэгэхээр нь би бүр ингээд нэг газар машинаа тавьчаад ингээд тэр моол дотор байдаг юм да дэлгүүр дотор нэг тийм одоо өсчин байдаг юм шиг байгаа. Тэгснээ тэр моолоор ингээд хөлс мөсөө гаргаад гүүгээд ингээд явж орсон. Тэгээд энэ өсчин болохоор тэр Google review-н дээр надад reply хийхдээ тэр өсчин reply хийсэн байхгүй юу? Яг тэр Google review-н дээрээ тэгэж надад одоо хариу бичихтэй болохоор намайг 11:20-д ирсэн гэж ярьсан байлээ. Тэр бол худлаа. Тэ би ингээд 11:16-д очсон гэж байгаа байхгүй нэг 4 минутын ялгаа яриад байгаа. 11:16-д очиод ингээд сандал дээр нь суусан. Тэгсэн чинь ингээд намайг яг үс засгаж байгаа юм шиг те намайг сандал дээрээ суулгаад надад ингээд те миний үсийг ингээд самнаад тэгснээ надад ус өгөөд гэд эднэр одоо өөрөөх нь одоо энэ ярьж байгаа юм айгүй муухай юм шиг яриад байгаа байхгүй. Уул нь айгүй сайхан л үйлчлэгээ үзүүлсэн байгаа зү. Хэдийгээр хоцроод ирсэн байсан ч гэсэндээ за суучих та надад inspo pic харуулаарай гэсэн юм. Та ямар шуган тайрал хэлэх хүсэж байгаа илүү зургаа үзүүл inspo pic үзүүлгээд тэг үсийг нь санаад бүр ингээ сайхан үйлчлэгээ үзүүлээд ус мус өгөөд те тэрийг гэхдээ ярихтаа намайг бүр ингээ те надад намайг суулгаад үс самнаад inspo pic үзүүлгээ тэгснэ бүр надад ус мус авчирж өгөөд нэг миний үсийг засгаж байгаа юм шиг тийм надад сэтгэл төрүүлчихэд миний зургийг харангуйтаа өө яана те та ингээ хоцорж ирсэн. Тэгэхээр тэр одоо үлдсэн цагт чинь одоо яг энэ таны хүсэж байгаа үс засалтыг бол ингээ хийж амжихгүй юм. Яг бол миний дараагийн үйлчлэгч 12:30-д ирж байгаа. Тийм болохоор ингээ болохгүй гэж хэлж байгаа юм да. Тэгээд бүр ингээ намайг гаргачихсан. Reschedule хийх үү гэсэн. Тэ цагаа ингээ өөрчлөөд өөр цагт авах уу гэж асууж байгаа юм да гэд. Хүмүүс бүр шок заяа. Нөө энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс бүр ингэ шокн дээр комент бичиж байгаа хүмүүс are you actually kidding us те бүр юу яриад байгаа юм бэ те бүр тэр Google review дээр бичсэн юм нааваасаа бүр дахиад ингэж те double down хийгээд бөө юм ягаад чи бол ингэ өөрийгөө ерөөсө буруу юм хийсэн гэдэг үнэхээр итгэхгүй байгаа юм байна те чиний буруу штэ те гэд тэг яаж яагаад энэ эмэгтэй ингэ бичлэгэн дээр ингэж ирж байгаа хгүй хүмүүс Лос Анжелест одоо ямар шихэн яаж одоо те бизнесээ явуулдгийг мэдэхгүй байна. Гэтэ би бол Wisconsin-аас гаралтай. Тэ Wisconsin мужаас гаралтай. Манай Wisconsin-д ядаггүй гэхээр шүү дээ. Манай одоо ээж мэж чинь өсчсөн дээрээ очингууд ингээл хоцроод очдог. Тэгэл нөгөө өсчнүүд нь зүгээр ингээл хоцорсон ч гэсэндээ хийгээл өгдөг. Яг болохгүй гэж ингээл те манай Wisconsin тэгж хийдэг юм чинь баг энд ч гэсэндээ тэгж хэрэгтэй гэсэн утгатай нэг тим юм ярьж мээрээ заа. Тэгснэ тийм салан мэдчихэл байгаа штэ Лос Анжелесийн төгжрөл те трафик ямар амар гэдгийг бол Лос Анжелес амьдардаг хүмүүс юм чи мэдчихэл байгаа үсттэй. Тийм юм чи яагаад ойлгож болохгүй гэсэн утгатай юм ярьж байгаа. Тэгсэн чи хүмүүс доорн комментэнд You also know how bad the traffic is in LA. Тэ чи өөрөө бас Лос Анжелес одоо амьдардаг хүн юм чинь чи ч гэсэндээ Лос Анжелесийн traffic замын төвжрэл ямар амар вэ гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тим юм чинь чи өөрөө цагаа зохицуулаад time management-д зөв хийгээд тэ appointment болох цагаасаа хамаагүй эрт гарах чинь яасан юм бэ? Тэ чи ингээд хүмүүсээс бурууг хайгаад байна. Өөрөөсөө бурууг хай гэдэг хүмүүс бүр амар нэмэгтэй рүү ингэж дайрсан. Гэхдээ энэ нэмэгтэй бол одоо хүртэл манайхаа одоо өөрийгөө буруу юм хийсэн гэдэгт итгэхгүй байгаа юм шиг үлээ. Бүр ингэж тэ би хитэ чи салон руу ирэхгүй ста балер муухай салон энэ гэж магаа заяа. Like what the fuck. Тэ би тэгээд энэ нэмэгтэйгийн одоо энэ хөө бичлэг за тэгэл өмнөх бичлэгүүд энэ төр гэдэг тэр бичлэгүүдийг харчаад хүмүүс нэр ийм хүмүүс дэлхий дээр хоршин тогтнодог гэж бодглохлоор ингээд амар ингээд бүрхэ жоохон шоконд орсон ингээд oh my god те ийм хүмүүс яг бид нартай одоо зэрэгцээлтэй өдөр тутмын алхал явж байгаа гэж та нар бодод амар тийм entitled гэдэг үг орж ирж байгаа хгүй миний толгонд бол entitled гэдэг чинь те бүх юм өөрийнх нь одоо хүслээр болох хэвээр те одоо өөр хүмүүс орчлон ертөнц бол ингээ өөрсдийнх нь одоо сөхөж те ингэж мөргөж явах хэвээр энэ гэлтэн тим бодолцохүйтэй хүмүүсийг entitled хүмүүс гэдэг нь шүү дээ. Тэгээ ийм яг entitled хүмүүс бидэртэй хамдаг гэдэг те орчлон хорвоо ертөнцээр амьдраа явждаг гэхээр бас гайхалтай.
За манайхаа ингээ одоо хэдүүлээ хамгийн сүүлийнхаа хэрэг рүүгээ драма руугаа орцгоё, окей. За дараагийн маань хэрэг маань болохоор бас л Нью-Йоркод одоо яг болж байгаа халуухан ийм хэрэг байгаа, окей. Энэ болохоор ер нь юутай холбоотой вэ гэхээр roommate-уудын асуудал гэсэн үг, окей. Хамт нэг байранд амьдардаг тийм охтуудын хоорондынх нь асуудал байгаад байгаа юм аа. Окей. За энэ асуудлыг интернет дээр хэн авчирсан бэ гэхээр EK гэдэг охин, окей. Өөрийнх нь TikTok-ийн нэр нь EK. За энэ охин болохоор ингээд юун дээр Нью-Йоркод амьдардаг энэ охин байгаахгүй. Тэгээ Нью-Йоркод болохоор нэг жилийн өмнө өөрөө нүүж ирсэн гэж хэлсэн. За тэгээд өөрөө юу хийдэг вэ гэхээр өөрийгөө тэгэл бүх бичлэгэн дээр I'm an artist гэж яриад байхгүй. Тэгээ юу хийдэг юм бэ гэхээр нэг тийм баримлын шавраар ийм одоо worry stone гэдэг юм хийдгийн гинэ одоо fidget toy гэж ярьдаг шүү дээ. Ингээд нэг жоохон тийм мэдрэж ингэж жоохон өөрийгөө тайлгаруулдаг те ингээд сандарч мандарсан үед ингээд юм оролдоод ингээд жоохон юм хүмд хүрээд тексттэй юм хүмд хүрээд ингээд нэг жоохон тайвшруулдаг нэг тийм төрлийн юмуд байдаг шүү дээ. Fidget toy гэх юм уу те. Тийм одоо worry stone-ыг юугаар шавраар ингэж хийдэг. Гэхдээ тийм дандаа муурны хэлбэртэй те тиймэрхүү fidget toy-нуудыг хийдгийн гинэ. За тэгээ тэрийгээ болохоор ингээл өөрөө ярихдаа би бол ингээд те I'm an artist гэл ингээл амар ярьдаг. За энэ охин ингээд нэг 5 сараас ахуулаад л те 5 сарын сүүлээс ахуулаад л өөрийнхөө одоо TikTok дээрээ өөрийнхөө амьдралынхаа ситүэйшнийг те одоо амьдарч байгаа байрныхаа асуудлыг ингээд ярьж эхэлсэн заяа. Эхлээл ингээд гарч иж байлаа. Бод танарт иймэр хэлэх шаардлагатай болчлоо те. Би ингээд сайхан ингээд нэг байранд ороод аюу гоё байранд орчлоо гэсэн чи одоо roommate-тэйгээ асуудалтай болсон ингээд тэрийг яриа заяа. За тэгээ нэг өдөр тэгэж хийжээд маргааш өдөр нь нэг хэдэн өдрийн дараа дахиж гарч ирэл нөгөө асуудал чинь бүр ийм юм болсон ингээд live update өгөөд яваад байгаа гэсэн үг байхгүй үзэгчдэдтэй те ингээд юм янз бүрийн тэр асуудал дээр нь өшөө илүү хэрэг болонгоо тэрийг ингээд хүмүүстэй хүргээл update хийгээл яваад байгаа гэсэн үг юм. За тэгээ одоогийн байдлаар бараг 30-аад парт хийчихсэн заяа. За тэгээд ингээд тэр 30-аад партийг та нартаа зүгээр нэг базаад товчхоноор ярина гэдэг юм болоо шүү дээ те. Энэ охин EK гэдэг байгаа энэ охин болохоор 5 сарын сүүлээр энэхүү юундаа орж ирсэн юм байна. Байранда одоо яг энэ амьдарч байгаа байранда орж ирсэн гэж аахгүй энэ түрээсийн байраагаа угаасаа ойлгомжтой. Тэгээд одоо 2 унтлагын өрөөтэй ийм түрээсэн байр байгаа байхгүй юу. Гэхдээ одоо энэ охины яриад байгаа roommate гэдэг байгаа те өрөөний охин өрөөний хамтрагч гэдэг байгаа яриад байгаа охин нь болохоор энэ охиныг орж ирэхээс өмнө энд те энэ сарын өмнө нүүж орж ирэхээс өмнө айл үшээ айгүй олон жил энэ түрээсийнхэн байранд амьдарчихсан охин байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээд албан ёсны одоо байр түрээслэгчтэйгээ компанитайгаа лендлордтойгоо ингээд албан ёсны түрээслэгчийн те түрээслэгчийн гэрээ энэ төр хийчихсэн албан ёсны юм одоо оршин суугч гэсэн үг. Энэ охины хувьд болохоор яг ингэж албан ёсны түрээслэгчийн гэрээ хийж орж ирж байгаа хүн биш, subletter. Sublet хийнэ гэдэг нь болохоор одоо та нартай ингээ ойлгомжтойгоор ярьж өгөх гэх юм бол одоо манай Монгол гэж ярьдаг шүү дээ. Айлын хажуу өрөөг ч юм уу те нэг карма өрөөг ингэж түрээслэх гэж ярьдаг те. Тийм гэсэн үг. Окей, sublet гэдэг концепт нь бол тийм байгаа. Тийм учраас энэ охин болохоор яг ингээд байр түрээслэгчтэй албан ёсны гэрээ энэ төр хийгээгүй. Зүгээр ингээд sublet хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөн sublet хийнэ гэдэг нь бол ерөн хүмүүс угаасаа мэддэг төр зүрийн зүйл гэсэн үг. Албан ёсны чи гэрээнд орчоогүй байгаа яг бүрэн одоо permanently тэнд байна гэсэн үг бол биш ингээд төр зүрийн юм байгаа байхгүй. Тэгээд энэ тэр өрөөний хамтрагч нь болохоор угаасаа гэрээтэй тэгээ тэр одоогийнх нь current гэрээ нь болохоор одоо 6 сарын сүүлээр дуусах юм байна. Тэгээд гэхдээ дахиад renew хийх бодолтой байгаа шинжилээд дахиад нэг жилийн гэрээ хийх бодолтой байгаа. Гэхдээ тэгэж бүтэн жилийн гэрээ хийхээсээ өмнө болохоор яг өөртөө хамтдаа те ингээд амьдрах одоо хүнийг хайх хүсэлтэй байгаа байсан юм байна л тэр өрөөний охин нь. Өгшөө өөртөө хамтдаа ингээд гэрээ хийх roommate-тэй байнгын roommate-тэй олоод тэгээд ингээд хамтдаа тэг хоёулаа ингээд нэр мөрөө оруулаад ингээд гэрээ хийх хүсэлтэйсэн байхгүй. Гэхдээ тэр roommate нь болохоор төр зүрийн юм subletter хүн олох шаардлагатай болсон нэг ганцхан сар амьдрахтай. Яагаад вэ гэхээр өмнөх roommate нь одоо гэрээгээ дуусгалж чадлаггүй 1 сарын өмнө нүүх болчихжээ. Тийм учраас тэр охин гарчиж байгаа учраас гэрээгээ дуусталтай ингээд бүхэл бүтэн 2 одоо хүн амьдрах байрны одоо мөнгийг тэр охин ганцаараа төлөөд явж чадахгүй учраас төр зур 1 сар ингээд те хажуу өрөөг нь түрээслэх юм хүнийг олсон байгаа хгүй. Тэр нь болохоор энэ EK гэдэг байгаа энэ охин байгаа юм.
За тэгээд энэ ИК гэдэг охин орж ирэл анхандаа болохоор ингээл айгүй гоё байсан гинэ. Ингээл сайхан ингээл таарч тохироод яг ярилцаж интерч явахдаа бол айгүй сайхан таарч тохирол айгүй эвтэн нэртэй байсан гинэ. Тэгсэн чинь нүүж орж ирсэн цагаас нь хойш энэ ИК гэдэг охины ярьж байгаа болохоор тэр roommate-ийн зан нь өөрчлөгдсөн гинэ, жоохон хөндөй хүүтэн болоод жоохон тийм бүдүүлэг харцаадж байгаа юм уу те, нэг жоохон сонирн болчихсон гэд. Одоо тэгээд жишээ нэгэл ярьж байгаа хгүй, жишээ өгж байгаа. Одоо жишээ нь гэхээр энэ охин нүүж орж ирчгээл одоо тэр нөгөө нэг living room буюу одоо том өрөө болон одоо kitchen галын өрөө энэ чинь бол угаасаа common area байгаа шүү дээ. Хоёр roommate хоёулаа л адилхан хэрэглэх одоо боломжтой тийм хэсгүүд байгаа тий. Тэгсэн чинь энэ охин орж ирчгээд галын өрөөнд харсан чинь нэг аяг тавга хурааж тавьдаг нэг хатаадаг одоо хэсэг өгдөө шүү дээ. Тэрнийх нь одоо энэ охины хэрэгэлдэг rack нь болохоор айгүй тийм эвгүй бараг л ингээл аяг тавгнууд унчхаар нэг тийм тавцсан харагддаг байсан. Тийм болохоор ингээ өөрийнх нь бол айгүй айтайхан гэж бодсон учраас энэ охин ингээл тэр roommate-тэй очиж хэлсэн гинэ. Миний энэ аяг тавг хатаагч ингээ rack арай дээр юм байна. Чи ингээд do you mind тэ ингээ чи хоёлаа ингээ солиод чинийхээ хэрэглэх байла минийхээ ингээд хоёул хамтдаа хэрэглүүл чи ингээд зөвшөөрөх үү гэдгсэн чинь нөгөө охин чи үгүй гэсэн юм байл л да. Үгүй би ингээд хэрэгэлдэг юм аа л хэрэглэмээр байна гэд тэгсэн юм байна. За түүнээс гадна одоо тэр кичнийх нь галын өрөөнд байгаа юм кабинетуудынх нь хамгийн дээдлийнх нь кабинетнийх нь хамгийн дээдлийн хоёр тавцныг ерөөсөө ашигладгүй юм гинэ. Тэгээд энэ охин хэлжсэн юм байна лээ. Одоо энэ ИК-г нүүж орж ирэхдээ та битгий ашиглаараа ингээд тэндээ угаасаа юм ашигладгүй шүү энэ гэж хэлсэн гинэ. Тэгсэн чинь тэнгуут л аягүй сонирн байгаа даа тий. Бүр ингээд ашиглаж болохгүй энэ what the fuck энэ гал тэгж ярьж байгаа хгүй. За тэгснээ бас нэг өөр юм нь болохоор одоо жишээ нь хөрөгчөө хуваарлж авсан гинэ. Одоо хөрөгчийнхөө тавцангуудыг хуваарлж аваад ягаад тэгэхээр хоолоо хуваахгүй гэсэн учраас тавцангуудаа хуваарлж аваад эхний хоёр одоо тэ тавцсан нь болохоор тэр roommate-ийнх нь байх хэрэгтэй гэсэн гинэ. Тэгсэн чинь нэг удаа одоо roommate нь энэ охин руу ингээд мессеж хийлтэй ИК рүү мессеж хийл. Хөөе чи миний ингээд тэ тавцсан дээр юм тавьсан байна. Чи өөрөө тэгээд ингээ хоолоо нийлүүлэхгүй хуваахгүй гэсэн мэдээ тийм юм чинь чи битгий миний одоо тавьсан дээр те одоо юм хумаа тавиад гэж хэлж байгаа юм да. Тэгээд би андуураад нэг өөрийнхөө кофендо хийж уудаг сүү те кремрээ андуураад тэгэл тэр охины тавцсан дээр нь тавьсан байдал нэг сүртэй мөртэй гэл ингээ ярьж байгаа байхгүй. Гих мэдчил нэг иймэрхүү жоохон хөндөй хүүтэн байгаа юм шиг нэг иймэрхүү харилцаатай байсан гинэ. Тийм болохоор энэ охин ингээ бодож байгаа л те мессеж зингийн энэ охин лугаа хүүе хоёулынгийнхантай ингээ харилцаж байгаа сонирн байгаад ах шиг байна. Намайг нүүж орж ирсэн цагаас хойш тэгээд би ийм одоо харилцаатай байхыг хүсэхгүй байна. Хоёулаа ингээ одоо тэ эв нэртэй бай. Би ингээ чамд найзлахыг хүсэж гин бла 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 энэ гэл тэ. Чи тэгээ жоохон ингээ ярьж байгаа, мессеж бичиж байгаа дээр анхаараараа өөрөөхөн тэр өнгө айсан дээр анхаараа гэсэн утгатай зүйлийг бичсэн гинэ. Тэгсэн чинь нөгөө охин нь ингээ хариу бичээд ойлгож байна. Чи тэгээ надхаа надад тэ өөрөө юу гэж бодож байгаа гэдэг санс сэтгэлээ надад ингээ илэрхийлсэн чинь баярлалаа. Гэхдээ миний бодож байгаагаар болохоор тэ ингээд ерөн чамайг нүүж орж ирсэн цагаас хойш харахад бол хоёулаа ерөөсөө тийм юу яг таарч тохирох те roommate-уудтэй personality тийм хүмүүс биш юм байна. Тэгээд чи угаасаа мэдж байгаа байхаа би одоо still те хэдийгээр чи ингээ нүгүүд ороод ирсэн байгаа ч гэсэндээ би still одоо яг 7 сард те 6 сарын сүүлээр миний гэрээ дуусгаад дахиж гэрээгээ сунгаад 1 жилийн гэрээ хийх одоо тийм permanent байнгын одоо хамтдаа гэрээ хийх тийм roommate-ийг still би хайж байгаа шүү. Чиний одоо тий одоо энэ living situation чинь бол ингээд төр зүрийнх шүү. Чи зүгээр төр зүр supply хийж байгаа шүү гэдэг зүйлийг ингээд хэлсэн гинэ. Тэгсэн чинь энэ охин бүр ингээд шоконд ороод юу яриад байгаа юм би ерөөсөө тэгэж бодоогүй гэж байгаа байхгүй. Би ерөөсөө ингээд өөрийгөө төр зүрийн амьдарч байгаа гэж бодоогүй. Нүүж орж ирчгээд 6 сарын сүүлээр ингээд гэрээ дуусангууд хамтдаа энэ охинтой ингээд гэрээ хийнэ гэж бодсон штэ. Тэгээд надад болохоор амаараа тэгэж хэлсэн гэж байгаа байхгүй. Гэхдээ тэр нь болохоор юу л хэлсэн байх л дээ. Яг хоо амаараа тэгэж тохирохын үед бол тохирсон. Гэхдээ яг баттай юм байгаагүй зүгээр энэ охин хэлсэн гинэ хэрүү чи ингээд чи хурж ирээ садлайт хий тэгээд төр ингээд те 1 сарын хугацаанд бай. Тэгээд гэхдээ хоёлаа хэрүү таарч тохирох юм бол тэ ингээд хамтдаа гэрээ сунгана гэж хэлсэн юм байна лээ. Тэгэнгүүт энэ охин энэ ИК гэдэг охин болохоор баттайгаар тэ ингээд гэрээгээ сунгана гэж бодсон юм шиг байлаа л дээ. Тэгсэн чи тэр охин болохоор би ингээд still өөр roommate хайж байгаа шүү. Энэ бол зүгээр ингээд temporary тэ 1 сарын л хугацааны зөв шүү гэж хэлсэн юм байлаа. Тэгсэн чи энэ охин өстө намайг ингээд blind side хийсэнтэй би ерөөсө тэгэж бодоогүй. Би одоо ингээд удахгүй нэг сайхан байр олчлоо гэсэн чи одоо би ингээд баг сарын дараа ингээд дахин хөөгдөг гарах юм байна лээ. Арайчтай гадал ингээд заяа ингээд баахан бичлэгийн дээр яриад л заяа. За тэгэл ингээд
баах ингээд 2 3 өөр партнууд хийж байгаа штэ. Тэгсэн нэг партнер дээр ярьж байгаа болохоор нөгөө ингээд хэлсэн гинэ би өстө тэгэж бодоагүй хоёулаа хамтдаа гэрээгээ сууна гэж бодсон чинь яагаад хэлээгүй юм бла 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 гэдэг ярьсан чинь нөгөө тэгэж баахан мессежэн дээр бичиж жаагаад нөгөө охин нь юу яасан байхгүй. За хэрв чи үнэхээр энд үлдмээр байгаа юм бол тэгвэл би өрөөнөөс гарья. Тэгээ би энэ байрнаас гараад би өөр байр олъё. Тэгээд чи одоо миний өрөөг авах тэ чамтай одоо хамтдаа ингээд 7 сард гэрээ хийх тийм roommate чи өөрөө олоорой би тэгээд гараад явж болно. Хэрв чи үнэхээр энэ байранд тийм амар хайртай юм бол гэд тэгсэн байхгүй. Яг үл энэ охин бүр ингээд бичлэгэн дээрээ ярьж байгаа нь ч тэр эсвэл одоо энэ охинтойгоо мессеж бичиж байгаа интерес нь харахад ч гэсэн дээр ч тэ ингээд би энэ байрандтай айгүй хайртай өстой тэ миний өрөөлстэй айгүй гоё тэ миний өрөөнд ингээд орж ирж байгаа нар марнастай айгүй гоё би ингээд өрөөнөөсөө нар ингээд харж болдог нарны одоо тэ ингээд нар хэрхэн жаргаж байгааг харж болдог өстой айгүй гоё хэрхэн миний одоо тэ нүүрэн дээр нарны гэрэл ингээд цонхоор тусч байгаа надад таалагддаг би ингээд одоо энэ байрныхаа neighborhood-д тэ ингээд орчинд нь айгүй дуртай би ингээд өрөөнөөсөө гараад ингээд одоо шатан дээр тэ firescape-н дээр сууж болдогдоо дуртай. Миний өрөө бол айгүй том. Миний өмнөх байрнуудтай харьцуулахад бол миний өрөө айгүй гоё том. Би өстэй ийм гоё байрнаас салмааргүй ингээд бичлэгэн дээрээ ч тэгж ярьж байгаа юм. Тэр охин лугаа мессежтэй ч тэгж амар ингэж яриас ахгүй. Тийм болохоор нөгөө охин нь за окей. Тэгээд үнэхээр тэгж байгаа юм бол тэгээд чи тэгвэл тэгвэл ямар вэ гэж асуусан байгаа байхгүй. Хэрвээ би гараад явбал чи ингээд өөрийнхөө өрөөний одоо хамтдаа гэрээ их охиноо олж чадах уу гэж хэлсэн мэлээ. Тэгсэн чинь нэгэ тэгээ би болж чадна би ингээд тэ ингээд үлдэж чадна гэтгсэн мэлээ. Тэгэхдээ нөгөө roommate нь хэлсэн л байгаа байхгүй. Гэтэ би энийг бол ингээд баталгаатай би гарнаа би нүнэ гэж хэлээгүй шүү. Би зүгээр ингээд чамд тэгвэл ямар вэ гэдэг юм хувилбарыг дэвшүүлж байгаа юм а гэж уул нь бичсэн байдаг. За тэгээд нөгөө энэ Ик гэдэг охин за тэгвэл би үлдэх юм байна гэд ингээд юу яагаад одоо өөртөө хамт 7 сард шинээр гэрээ хийх одоо охиныг олох гээд тэ ингээд хамт нөгөө өрөөгийн төрөөслөх охиныг олох гээд ингээд зар мар тавих гээд л тэ. Тэгсэн чинь тэгээ зар тавихын тулд угаасаа яах вүлээ тэр охиных нь roommate-ийнх нь өрөөний зураг хэрэг болно шүү дээ. Тэгээд хэлсэн мэл би одоо ингээд удахгүй зар тавих гэж байгаа. Чи надад ингээд өрөөнийхөө зургийг аваад явуулаарай гэсэн чинь нөгөө охин нь би одоо бол чадахгүй те. Би ингээд нэгд өдөр хүртэл ингээд зураг явуулж чадахгүй гэж хэлсэн юм. Тэгэд тэр нь болохоор 5 дахь өдөр байсан гэлөө 4 дахь өдөр байсан гэж байгаа байхгүй. Тэгэж мессеж шигтэн тэгсэн чинь нөгөө охин чи яагаад ингэ дэлээ хийгээд байгаа юм бэ? Яагаад ингэ 2 3 зураг явуулж болохгүй байгаа юм бэ? Би ингэж те хагас мессежээр болохоос өмнө одоо энэ хүү юугаа хиймээр байна? Посто зараа тавьмаар байна. Чи одоо зүгээр явуулчихаа гэсэн чинь нөгөө охин нь би нэгд өдөр хүртэл чадахгүй боломжгүй. Тэ зураг явуулах чи нэгд өдөр хүртэл хүлээж агаарай гэж хэлсэн чинь энэ Ик гэдэг охин ингээл бичлэгэн дээр ярьж байгаа байхгүй. Айгуу сонирн байгаа зү те бүр ингээл нэг 2 3 зураг явуулахад яадаг байна. Яахлаар заавал ингэ нэг өдөр хүртэл хүлээх хэвтэй. Oh my god. Бис намайг тэ ингээд албаар тэгээд байгааг нь би ойлгож байгаа байхгүй. Тэ намайг худлаагаас хорлох гээд байгааг нь би ойлгож байгаа ингээл заяа. Тэ энэ охины энэ Ик гэдэг байгаа охины ярьж байгаа нь бол заяа манайхаа oh my god. Үзэгчд бол бүр ингээд амар tired болж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр анхандаа болохоор ингээд энэ series-ийг энэ цуврал бичлэгээ хийж эхлэхэд нь болохоор хүмүүс амар ингээд сонирхоод ингээд сонсоод тэр үед болохоор хүмүүс энэ охины талд байсан байхгүй. Үнэхээр л нөгөө roommate нь л өстө өөрийг нь ингээд баллаа ичж байгаа юм байна гэж бодсон. Гэтэ энэ 30 part series-ийг үзэх цаашаа үргэлжлүүлээд үзэх тусам байж байгаарэ. Энэ охин чинь Ик гэдэг охин чинь өөрөө асуудалтай юм байна гэдэг үзэгчд бид нар олж мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээ яагаад вэ гэхээр ингээд бичлэг болгон дээр ингээд ярихтаа те хамаагүй мэдээлэлүүд ингээд оруулж ярьдаг заяа. Өөрийнх нь талаарх хувийнхаа мэдээлэлүүд. Одоо жишээ нь юу гэж байгаа байхгүй юу. Би Нью-Йорк руу жилийн өмнө яагаад нүүж ирсэн бэ гэхээр би ингээд toxic relationship-д байдаг гэсэн. Тэгээ айгуу тийм хортой юм муухай abusive relationship ингээд байдаг гэсэн. Манай найз залуу амар toxic байсан. Тэгээ би бүр ингээд toxic найз залуугаасаа ингээд салах шивдэрийг гаргаад салаад ингээд би бүр ингээд тэгээ хамаг амьдралаа аваад нүүгээд ингээд Нью-Йорк руу хурж ирсэн. Ягаад бол Нью-Йорк бол миний юу тэгээ мөрөөдлийн хот байсан учраас би ингээд өөрийнхөө мөрөөдлийн хотод амьдарч энэ төр гэдэл зав. Тэгснэ тэгээд найз залуу toxic байсан гэж байгаа айгуу narcissistic toxic залуу гэсэн. За тэгснэ манай аав ээж хоёр айгуу narcissistic toxic гэсэн. Аав ээжтэйгээ холбоо тасалсан аав ээжтэйгээ ярьдаггүй гэсэн. Тэгэл ер нь л амьдрал нь айгу хэцүү байсан юм байхаа. Тэг ингээл бүхэл амьдралд нь байсан хүмүүс айгу токсик муухай нарциссист хүмүүс те. Тэгээд тэр хүмүүсээсээ л ста травманасаа ингээд те цогтож хурж ирсэн. Ингээл ярьж байгаа байхгүй. Тэгснэ ингээл тэрийг тэр одоо roommate-ийгээ тэр хүмүүстэйгээ харьцуулаад байгаа байхгүй. Надад те
ингээд энэ охин ингээд ингэж бичиж байгаа юм да. Тэгэнгүүт нь би угаасаа ойлгож байгаа байхгүй. Яг тэгэхээр надад narcissistic aав байсан, narcissistic boyfriend байсан учраас би бол иймэрхүү narcissistic хүмүүсийн одоо дэгэнд нь өртөхгүй, өрхөнд нь орохгүй. Тэгэхээр би бол өөрийнхөө boundary тавиад хил хязгаараа тавиад ингэсэн ингээд яриад байгаа байхгүй. Хүмүүс бүр ингээд ярьж байгаа юм болгоно өөрөө хохирогч. Би ингээл бүр амьдрал бүхэл юм ингээл өөрлөө амар болж бүтэхгүй хамгийн хэцүү юм гэдэг шидээл хамгийн токсик хүмүүсийг өөрлөө шидээл энэ охин л өөрөө хохирогчтэй бүр ингээл өөрийгөө хохирогч гэдэгт бүр ингээд бүрэн итгэцэн гэж байгаа байхгүй юу гэж одоо хүмүүс одоо олж мэдсэн. За тэгээд яасан гэсэн чинь нэчтэй тэгээд ингээд нэг хэцэг өнгөрөөд тэгээд нөгөө нэг landlord руугаа хэлээд манай өрөөний охин roommate ингээд гарна гэсэн гэрээнд дуусахаар тэгэхээр 6 сарын сүүлээр тэгэхээр би ингээд өөрөө өрөөний охин олоод өрөөний охин олоод ингээд гэрээгээ сунгана антер гээд landlord компани руугаа битсэн гинэ түрээслэгч рүүгээ тэгсэн чинь нөгөө компани нь ерөөсө хариу өгөхгүй байсан гэж аахгүй. Аюу тэгэл та бас тэрний тухай яриад л те. Йоо тэднээс баг хариу өгөхгүй байгаас яг л ингээ ажиллаа хийж чаддгүй наа гэж бас л нөгөө landlord-удаа муулаа. За oh my god. За тэгээд ингээд яасан чинь 2 3 хоногийн дараагаар нь нөгөө охин нь болохоор roommate нь болохоор баахан мессежүүд явуулсан байхгүй. Мессеж явуулаад хоёулаар ингээд юу яа ингээд мессежүүд хараа юу хэцүү байна. Хоёулаа ингээд зүгээр сайхан сууж агаад ярилцаад хаяа гэд ингээд тэгсэн чинь no би ингээд сууж ярилцахыг хүсэхгүй байна те. Би бол одоо би ингээд нарциссистик хүмүүсийг яаж ажиллахыг мэдэн тийм учраас би ингээд ерөөсө тэгэж урхинд орж ингээд те нүрөө харж ярилцаад ингээд тийм травманд ормооргүй. Тэгэхээр би ингээд сууж ярилцахгүй зүгээр ингээд текстээр яриа энтер гэд. Нөгөө охин нь болохоор чи надтай асуудалтай юм уу? Хоёул уулын их би биндээ дургу болоод ингээ асуудалтай болох шаардлага байхгүй зү. Do you have a problem with me? Яагаад ингээ зүгээр ингээд хоёулаа суугаад хүн шиг ярилцж болохгүй байгаа юм бэ гингүүд. Үгүй би өстө ярилцахгүй зүгээр ингээд юугаар те мессежээр л ингээд ярилцсан гэд. Тэг хүмүүс бас тэр үзэгчдтэй тэрийг бас айгу гахаж байгаа байхгүй. Яагаад ингээд нас биенд хүрсэн хүн байж ингээд тэ суугаад ярилцаж болгүй ингээд. За тэгэл цаашлаад ингээд яасан чи нөгөө roommate нэг хэдэн хоногийн дараагаар за ерөөсөө би нүүхэ боллоо. Тэгээ би энэ байранд айгүй олон жил амьдарсан. Тэгээд Нью-Йоркод одоо байр бол амар хэцүү байдаг байхгүй юу? Ялангуяа одоо бол бүр амар хэцүү байгаа. Түрээсний өндөр бүр тамттай тудлахаа байсан амар тэнгэрт хатсан амар үнэтэй байгаа. Тэгээ энэ хоёрын би яг сайн мэдгүй байна л да. Гэтэ яг миний тооцоолж байгаагаар бол энэ хоёрын хоёр өрөө байр нь бол тэгээ хоёр унтлахны өрөөтэй байр нь бол ойролцоогоор $5,000 байгаа. 5,000-аас 5,500-ийн хооронд байгаа гэж би бол төсөөл таамаглаж байгаа бараг л зөв байх заяа. Тэрнээс бага байна гэж бол бараг байхгүй. Тэгээд ер нь ингээл байр олох энэ төр гэдэг чинь айгүй хэцүү. Тэгээ тийм учраас тэр охин хэлсэн байхгүй. Би энэ байранд айгүй олон жил амьдарсан. Би энэ байрыг өөрөө олсон учраас би ер нь үлдэхээр шийдлээ. Чи ингээд гараарэ. Тэгээ би өөрийнхөө одоо хүнийг тэр roommate-ийг өөрөө олох болно гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө охин дахиад нэг камер дээр гарч ирэл яас ингэж нөгөө чинь намайг ингээд бүр ингээд хүлээж чижтэй тэгээ ингээд намайг юу хаа одоо чи гараараа би үлднэ гэж хэлчихэж байгаа байхгүй ёстой ийм амар амттай үнэхээр ингээд narcissistic гэдэг ингээл бөө юм ярил явчихж байгаа юм заяа. За тэгсэн чинь тэгэж байцсны дараагаа бас нэг хэдэн хоногийн дараа ч юм уу да нөгөө нэг landlord-оос нь түрээслэгч компаниас нь холбоо бариад энэ Nick-тэй холбоо бариад окей танай одоо current roommate чинь чиний одоогийн өрөөний хамтрагч чинь бид нартай албан ёсоор холбогдоод өөрөө ингээ өрөөнөөсөө одоо гарнаа лиснээсээ гарнаа тэ 6 сарын сүүлээр гэж ярьсан. Тэгэхээр чи одоо ингээд те хэрүү энэ байранд үлдэхийг хүсэж байгаа бол чи бол нэг мөсөн юу яана тэг гэрийг ганцаараа хийж болно хэрүү түрээсээ төлж чадна гэх юм бол эсвэл чи өөртөө хамт амьдрах хүнийг чи өөрөө олох үүрэгтэй шүү. Тэгээд одоо хурдан хийгээрээ ягаад тэгэхээр одоо цаг яваад байна. Тэгээд нэг 24 цагийн дотор ингээд өрөөнийхөө roommate-ийг олчоо бидэрт мэддэгдэрэй гэсэн юм байна. Тэгсэн чинь нөхөн 24 цаг надад өгж байгаа юм да гэл ингээл амар ууралж марлаа заа. За тэгснээ ягаал би гэхдээ 24 цаг дотор ингээ өөрөөний охин олж байгаа байхгүй зар тавиад ингээ би олчихсан гэл. Тэгээд ингээд юу лугаа те landlord руугаа хамаг ингээл бичүүгээрмтэй явуулсан гинэ ингээд approve хийх хэрэгтэй шүү дээ те. Чиний одоо хамгийн имиж шалгаж байгаа шүү дээ. Орлого чинь одоо юугаа төлж чадхаар байна уу энэ төр гээд тэгээд хамаг ингээл бичүүгээрмтэй юм хамаа явуулсан чинь нөгөө landlord-аас нь эргэж холбогдоод те та хоёрын одоо чиний над шинэ орох гэж байгаа roommate болон та хоёрын одоо орлого чинь одоо тэнцэхгүй байна. Яг гэхээр одоо Нью-Йоркийн хувьд болохоор байр түрээсэлж байгаа хүмүүсийн хувьд байрныхаа 1 сарын түрээсийг 40 дахин үржүүлсэн тийм хэмжээний жилийн орлого олж явах хэрэгтэй байхгүй юу. Тийм учраас одоо жишээ нь гэх юм бол хэрвээ одоо байрны чинь 1 сарын түрээс $3,500 бол тухайн хүн нь $140,000
жилийн орлоготой байх хэвээр. Эсвэл $5,000 одоо би түрүүн хэлсэн шүү дээ энэ хоёрын байрныг $5,000 хавцаа байхаа гэд те. Хэрвээ $5,000 сарын түрээстэй бол жилд $200,000 олж явах хэрэгтэй байхгүй юу? Тэрийг батлах хэрэгтэй орлогоо те. Тэгээ та хоёрын ингээ орлогчин бол ингээ хүрэхгүй байна. Тийм болохоор ингээ approve хийж чадахгүй гэтгсэн байна. Тэгэл нөгөө охин чинь stubborn гэл яагаад ингээд хүрдгүй би ингээд те өөрөө ингээд тооцоогоо бодож үзсэн чи би хүржсэн тэглээч би 1 сарын өмнө энэ байранд ороход те ингээд та нарт хамаг мэдээлэл явуулсан чинь та нар намайг ингээд approve хийгээд зөвшөөрөө үзтээ гэсэн чинь нөгөө нэг landlord хэлсэн байл та. Чи тэр чинь бас сарын өмнөх юм байсан. Одоо энэ хуучин гэрээ дуусаад шинэ гэрээ дуусгаад бол ингээд те төрөөс өсөж байгаа гэж аахгүй. Тэр нь бол угаасаа ойлгомжтой. Тэ Нью-Йоркд заавалчгүй заавал Нью-Йоркт ч байх юм байхгүй бах айлч газар те ингээд ядаж Америкийн хувьд ярьж байгаа шүү. Түрээс нэг гэрээ дуусаад дахиад ингээд шинээр гэрээ хийхэд бол заалттай түрээс өсдөг хэдэн хувиар. Тэгэхээр угаасаа ойлгомжтой. Тэгээд яг хоо энэ эмэгтэйгийн ИК гэдэг байгаа охины өмнөх одоо те одоо гэрээнд нь болохоор орлого нь бол тохирж исэн байна. Гэхдээ одоо ингээд орлого нь юу лээ төрөөс нь өсөж байгаа болохоор энэ охины орлого нь ингээд хүрэхгүй болчихж байгаа байхгүй. За тэгсэн чинь тэгэл тэрэнд уйлж муурлал заяа. Тэг зүгээр ингээд бичлэгүүд нь зүгээр л нэг тийм erratic гэх юм уу бүр ингээд ингэсэн юм. Бүх л хүмүүсийг ингээд буруутгасан. Тэр өрөөнийхөө охиныг буруутгасан. Тэгэл landlord буруутгасан, бүх юмыг л буруутгасан. Тэгэл би л хохирогч гэлтэй юм хамаарал тэгснэ бүр ингээд юу ярьж байгаа байхгүй. Гиг үнтх ингээд уйлж муулал заяа. Гэтэ би энийг давж гарч чадна. Та нар санаж гин үү? Нью-Йоркийн одоо тэ mayor одоо шинэ Нью-Йоркийн хотын даргавч тэ Zoran Mamdaniгийн хэлсэн үгийг та нар санаж гин үү гэлзээ. Тэнгиснээ Mamdaniгийн нэг удаа өөрийнхөө кампайн дээр хэлжсэн нэг тийм quote үгийг заяа. Ингээл бүр цээжээр хэлж мэлээл. Нью-Йорк гэдэг хот бол те айгу хэцүү. Би яг одоо шууд нэг бүрчлэм санахгүй байна. Нью-Йорк хот бол айгу хэцүү, амьдрахад айгу хэцүү хот те. Гэхдээ айгу ингээд те Нью-Йоркчууд ягаад ингээ айгу тийм мундаг хүмүүс байдаг вэ гэхээр хэдийгээр те асуудлыг чи 99.8% нь чаны эсрэг ингээд те байгаад чамааг ингээд байхгүй болох гээд ингээд чиний эсрэг байгаа ч гэлээдээ те тэрхүү 0.2%-ийг ашиглаж байгаад ингээд те өөрийгөө ингээд даван гарч чаддаг те тийм хүчрхэг хүмүүс байдаг Нью-Йоркчууд. Тийм болохоор те Нью-Йоркчууд бол Нью-Йоркд амьдардаг хүмүүс бол тийм асуудлуудын эсрэг ингээд зогсоод ингээд те амьдралаа авч үлдчихэж байгаа нь бол ингээд үнэхэр хүчрхэг Нью-Йоркчуудыг байгуулдаг. Тийм учраас бууж өгөөд хэрэггүй өнтер гэсэн нэг тийм motivational те speech байсан байна л да. Тэ тэрийг бүр ингээд цээжилчихсэн заяа. Тэгснэ та нар санаж гин үү? Мамданы тэгж хэлчихсэн да. Тэгэхээр би бууж өгөхгүй. Тэ намайг хэдийгээр ингээ манай энэ өрөөний охин ч юм уу тэ манай энэ landlord ингэж яаж байгаа ч гэсэндээ би үнэхээр бууж өгөхгүй гээл заяа. He was like, what is New York if not your back is up against the wall, your dream just out of reach, unsure how you'll make your next rent payment, and looking at those 99.6% odds that are against you and smiling because in that 0.4% New Yorkers find a way. Уйлж муулаа тэгснэ хэдийгээр би New York is my home. Тэ New York л миний гэр. Тэ үнэхээр би зүрхэндээ тэрийг итгэж байгаа New York л миний гэр. Хэдийгээр би 1 жилийн өмнө нүүж ирсэн ч гэсэндээ би хэдийгээр New Yorkод төрж өсөөгүй ч гэлээдээ New York бол миний гэр. Тэгээд би танарт ингээд нэгсэн бичлэгэн дээр ярьжсэн шүү дээ. New Yorkчууд яг New York-ийн уугуул хүмүүс буюу New Yorkers-ууд бол бүр айгүй амар энэ дээрээ одоо хатуу байдаг гэх юм уу? New Yorkд төрсөн, өссөн хүмүүс л өөрсдөө уугуул New Yorkчууд гэж хэлэх эрхтэй. Тэгээ одоо ингээд зүгээр дараагаар сүлд нүүж ирсэн хүмүүсийг бол transplant гэдэг одоо бүр үг гараад ирчихсэн заяа. Transplant гэдэг нэг өөр мужаас өөр хотоос нүүж ирсэн хүмүүсийг хэлээд байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүстэй жоохон дургугаар тахгүй Euro transplant би чамайг бодох юм бол те уугуул New Yorker гэж ингэж ханддаг. Тэгэхээр энэ охин бол те энэ охин чинь бүр 1 жилийн өмнө биш 9 сарын өмнө нүүж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэд 9 сарын өмнө нүүж ирчгээд тэгсэн мөртлөө те хэдийгээр би Нью-Йорк төрөөгүй ч гэлээ би бол энэ бол миний гэр те би энд байх эрхтэй хүн гэж мэгээ бичлэгэн дээрээ те хүмүүс бүр доор нь комент нь те what the fuck are you talking about те чи Нью-Йоркод 9 сарын өмнө нүүж ирэнгүүтээ өөрийнхөө гэр би энд байх эрхтэй мэрхтэй ч гэж шиг what the fuck гэдэг хүмүүс бүр амар дургуцлаа илэрхийлсэн. Тэгэл энэ охин зүгээр ингээд бид түр хэлсэн шүү дээ ингээд бүхэл юм өөрөө бол хохирогч бүхэл хүмүүс тэр гэр бүлийнхнаа
чинь toxic ex нь одоо энэ roommate нь landlord ингээл бүхэл юмнууд ингээл өөртөнд болохгүй те тэр хүмүүс нь л муухай өөрөө энэ охин л бол ингээл айгу хохирогч тэгээд хүмүүс бүр ингээд анхандаа болохоор энэ охины талд ороод дэгс чи одоо сүүлийн 30 part series-ийнхаа дараа нь хүү энэ эмэгтэй чи өөрөө асуудалтай юм байна. Тэгээ энэ охин яриад тахгүй. Би одоо тэгээ яах юм бэ? Одоо би ингээд байргүй боллоо. Тэгээ би ингээд одоо гудамжинд гарах юм одоо ингээд тэгээ би ингээд түрээс маань ингээд өсөж байгаа болохоор би ингээд миний орлого хүрхээ болчих чинь ингээд төлж чадхаа болчихлоо. Би одоо би яах юм бэ энэ төр гэл тэгээд байгаа байхгүй. Тэгснээс сүлдээ бүр ингээд GoFundMe манаха GoFundMe нээчихсэн байсан. GoFundMe гэдэг нэг хандив авдаг сайт гэдэг штэ. Тэрэн дээр ингээд хандив авах гээд ингэ нээчихсэн $5,500 ингэлээ нэг тийм орлого хүсэж ийн гэд ингэ нээчихсэн байсан. Тэрэнд ингээ хүмүүс баахан донейшн төр хийчихсэн заяа. Дэмжигчнэр нь гэх юм уу. За тэгээд ингээд 30 part series гэдэг ийм юм хийгээд тэгсэн чинь нөгөө roommate нь гарч ирээд өөрийнхөө TikTok дээр нэг л бичлэг хийсэн заяа. За тэр бичлэг нь болохоор өстой ганцхан бичлэг мөртлөө айгу даацтай бичлэг байсан гэх юм уу те. Тэгээ гарч ирээд хэлж байгаа хгүй. Миний ганцхан сарын өмнө танилцсан төр хугацаагаар roommate байх ийм тохиролцоотой орж ирсэн энэ эмэгтэй орж ирэнгүүтээ миний талаар 30 part те цуврал бичлэг хийжээ гэдэг. Тэр бол үнэхээр солиотой галзуу гэдэг ингээд те яриад тэр охинд хандаад те бичлэгээрээ тэр охинд хандаад ингээд ярьж байгаа хгүй. Чи бол те ингэсэн чи бол тэгсэн ингээд яг тэр охинд хандаад ярьж байгаа. Хэлж байхгүй. Би бол 20 настай. Тэ чи 30 настай эмэгтэй байж энэ охин өөрийгөө тэр ийхгээд авах охин дандаа л ярьдаг байхгүй. Би ингээ 30 настай. Тэгж яхад энэ охин 20 идэх настай мөртлөө баг надтай ингэж харчин гэсэн сууны юм ярьжсэн байхгүй бичлэн дээр. Тийм болохоор энэ охин тэгж ярьж байгаа. Чи 30 настай хүн байж ийж өөрөө ингээ хариуцлагагүй тэ байр түрээслэхэд одоо ямар одоо шаардлагагүй тавьждаг ч гэдэг юм уу тэ ингээд ийм асуудлууд байдаг гэдэг чи мэдсээр байж ийж ийм хариуцлагагүй юм одоо гаргаж ийн. Тэгээд чи одоо ингээл би мөнгөгүй ч гэдэг юм уу те миний одоо ингээ орлого хүрхээ байжлаа энэ гэл те бла 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 гэж ярьж байгаа боловч чи ажилгүй те чи ингээ өөрийгөө чи тэгээ ажил чиний тэр баахан ингээд те хийсэн 30 part series-ний чинь доор хүмүүс хүй чи яагаад ажилд орж болдгүй юм бэ? Ажилтаа болоод ингээд цалинтай болоод тэгээд ингээд хүссэн газар мазарлуугаа те байр маярлуугаа ингээд нүүж болдгүй юм энэ гэх тэгэнгүүт энэ охины өгдөг хариунд үгүй I'm an artist. Би бол ингээд те уран бүтээлч artist хүн гэл. Тэгэж одоо дандаа ярьдаг гэж аахгүй. Тэгээ энэ охин ямар artist вэ гэхээр штэ те дандаа л тэрийг өөрөө ярьдаггүй. Би ингээд I'm an artist гэж заяа. Тэгээ хүмүүс болохоор ингээд бодглохоор artist гэхэр ингээд хөгжимчин ч юм уу эсвэл те дуучин энэ тэрэ жүжигчин эсвэл одоо ингээд зураач зурглаач юу чин те ингээд юм байх гэж бодсон чинь энэ охин одоо өөрийнхөө хоббигоор ч юм уу те ингээд юу хийдэг. Шавраар clay cats гэдэг тийм дандаа муурны хэлбэртэй тийм шаврын юмнуудыг хийдэг. Тэр нь өөрийнх нь одоо art нь гинэ. Тэрийгээр ингээл би I'm an artist. Тэгээ хүмүүс доор нь коммент чи зүгээр ажилд орч болдгоо мө гингүүд үгүй би уран бүтээлч artist хүн гэд. Тэнгүүд энэ өрөөнийх нь охин хэлж байгаа байхгүй тэр өөрийнхөө бичлэгээрээ. Чи I'm an artist гэж ерөөсөө юу яадаггүй те ажилд ордоггүй. Гэтэ Нью-Йорк ч юм бол айгүй амьдрах хэцүү хот те өртөг өндөртэй Нью-Йоркоор дөрвөн артистууд те уран бүтээлчүүд хөгжимчдчүүд юу ч гэдгиймдээ бүх хүмүүс зөндөө байгаа. Гэтэ тэр хүмүүс чинь хэрүүн үнэхээр ингээд дандаа орлого олж чадахгүй тийм одоо тогтсон ажил байхгүй бол одоо part time ажил ч юм уу те цагийн ажил ч юм уу өдр хийгээд өөрийнхөө орлогыг ингээд те одоо би болгоо явдаг. Яагаад вэ гэхээр тэр хүмүүс чинь хэдийгээр artist тийм урлагийн хүмүүс ч гэлээдээ одоо те түрээс төлөх ёстой өөр биелүүдэд төлөх ёстой гэдгийг ийм үүрэг хариуцлагаа ухамсарласан хүмүүс байдаг учраас ингээд part time ажил хийгээ явж байдаг. Гэтэл чиний үгчин болохоор үгүй би ажил хийхгүй яагаад вэ гэхээр би artist гэд ингээд суугаад байдаг тий. Тийм болохоор одоо чи 30 хүрсэн хүн байж өөрөө энийг ойлгохгүй байгаа бол би чамд юу хэлэх вэ гэд тий. Тэгэд нэг ийм бичлэг хийгээд орхисон байгаа. Тэгээд ер нь бол ингээд бичлэгийн төгсгөлд бол тий угаасаа чи одоо надтай юм яриад шаардлага байхгүй. Би одоо 6 сарын сүүлээр тий одоо ингээд юу яах гэж байгаа. Гэрээ дуусж байгаа учраас би ингээд нүүж гарах гэж байгаа. Би аль үшээ өөрийнхөө байрыг олчихсон нөгөө байрныхаа одоо тий юунд юу ачсан гэрээгээ хийчихсэн ингээд
яатсан одоо чи бол ингээ үлдчихэж байгаа хүн тэгэхээр чи одоо үлдэнэ үү чиний одоо орлого чинь ингээ чи орлогоо баталж чадах нь уу эсвэл чи roommate шинэ roommate олж аавна уу энэ төр чинь бол миний асуудал биш тэгж яхад намайг одоо эннээс одоо тий холдуулаа битгий миний талаар ингээ 30 part бичлэг хийгээд that's crazy гэдэг ингээ ярьж байгаа байхгүй юу за тэгээ энэ бичлэгийг харчаад угаасаа бүх хүмүүс энэ roommate-ийн талд орсон бүх хүмүүс одоо тэгээ энэ Ike гэдэг охин л одоо дайрч гисэн маа зүгээр л ингээл crazy fucking crazy гэдтэй тэгээ энэ охины өмнө нь хийжсэн бичлэгүүдээ ингээд олж илрүүлээд ингээд айгүйх ингээд share энэ төр хийж байгаа харагдаг айгүй тийм cringy бичлэгнүүд заяа ингээл Нью-Йоркийн яг нэг Мамданыгийн тэр Нью-Йоркийн хотын даргааны хэлсэн speech гэдсэн шүү дээ тийм motivational speech тэрийг нь Орё болгоод ашиглчихсан. Тэгээ өөрийгөө Нью-Йоркт байгаагаар тэ ингээл Нью-Йоркийн янз бүрийн газруудаар ингээл явж маваал ингээл зугаалж муугаалал ингээл байж байгаа тэ ингээл кинонд л тоглож байгаа өөрийгөө бараг тийм романтик кино тоглож байгаа гэж бодоод байгаа юм шиг байгаа нэг тийм гоё тэ Нью-Йоркийн кинонд л тоглож байгаа гэж бодоод байгаа юм шиг ингээл баахан ингээл өөрийгөө Нью-Йоркийн энэ тэн ингээл байгаа бичлэгүүд ингээл Нью-Йорк бол миний тэ гэр Нью-Йоркт би байх ёстой энэ гэсэн хэмэрхүү бичлэгийг хийцэн заяа. Хүмүүс тэрийг бүр хараад oh my god тэ энэ охин бол үнэхээр дэлгүүлүү юм байна тэ тэгээ хүмүүс бүр ингээ уурлаад хүүе чи 30 хүрчихсэн, нас бинд хүрчихсэн, тэ одоо эрүүл саруул бүтэн байгаа хүн одоо өөрөө ажил хийгээд мөнгө олоо чи яаж ичихгүй ингээд тэ GoFundMe хийгээд хандив аваа явж гинэ гэдтэй хүмүүс бүр амар их дайрсан. Тэгээд наад GoFundMe-гаас олсон бүх мөнгө буцааж хүмүүст нь өгөөрөө наадах чинь бол арай л байна те. Бид нар яхахлаар чиний түрээсээ төлж өгч явах хэвээр ингээд те айгүйх ингээд хүмүүс энэ охин руу дайрсан байгаа. Зүгээр тэгээ ер нь бол те интернетийн хүмүүс бол энэ охины audacity те яаж ичгүүгээр те өөрөө л би л хохирогч энэ хүмүүс л болохгүй энэ roommate болохгүй энэ landlord болохгүй би narcissistic ex би narcissistic аав ээж тэгээд яг нэг victim mentality гэдэг шүү дээ яг тэр байгаа байхгүй би ингээд багтаа тэгэж өссөн болохоор одоо ингэж амьдарч байна оо би ингээд oh my god хүмүүс бүр what the fuck тэ над victim mentality-гаас сал том хүн бол тэ ийм налчгансан биш тий бай хэрвээ чи ийм налчгансан шалчгансан ийм байх юм бол чи Нью-Йоркт хизээч одоо тэ амьдарч чадахгүй тийм болохоор одоо toughen up том хүн шиг бай тэ 30 нас 30 хүрсэн бол 30 хүрсэн хүн шиг бай нас ханху могоогүй зохицуул битгий солиород балаарад гарч ирээд ингээд тэ TikTok дээр юм хийгээд оо манай roommate гэсэн ингээд яваад чи наад 20 хэдэн настай roommate-ээсээ одоо игч мөртлөө 7 дойртой юм сэтгхүүтэй юм биш үү гэд тэ тийм баах юмнуудыг ярьж энэ охин л одоо ингэ дайрсан байгаа. Тэгээ энэ охины талаар бол гадуур амар бараг л бүхэл YouTube-рууд бүхэл TikTok-рууд ингээд энэ охины талаар ингэ бичлэг хийж байгаа бол харагдчихсэн. Тэгээ ер нь бол айгүй их hate авч байгаа. I don't know. Тэгээ би энэ охины бүр ингэ тэр бичлэгүүдийг 30 part series-ийг үзсэн заяа oh my god. Бүр толгой өвцөн тэгэл ингэ оо миний Clay Cats би тэгэл artist гэдэг харан л айгүй амар тиймээс зурмаг зурдаг юу ч нэг өмдгөө нэг өөр юм төсөлсөн байсан юм аа. Тэгсэн чинь ингээд зүгээр хүмүүс бүр тэгж байгаа байхгүй. That is not an art. Тэ наадах чинь нэг тэгж art гэдэг ах юм бол биш үү. Наадах чинь бол зүгээр нэг хүмүүс тэ ажилтай хүмүүс зав чөлөөгөөрөө хобби болгож хийдэг зүйл байна. That is a hobby, not a fucking art bitch гэдтэй хүмүүс айгүй амар хатуу хандж байгаа харагдсан. За манайхаа та нар маань энэ тал дээр юу гэж бодож байна? Тэр тал дээр бас комент хийжээрэй. Гэхдээ энэ тал дээр бол зөндөө өөр илүү асуудлууд их яриад ах юм байгаа. Гэхдээ бас тэ бүхэл бүтэн 30 part series болон бүх юмнуудыг та нартай ингэж detailтэй ярьж өгч чадсангүй яагаад тэгэхээр айгүй урт болно. Тэгэхээр та нар маань хэрэг өөрсдөө сонирхож байвал энэ охины TikTok руу ороод бичлэгийг үзээрэй, okay? За манайхаа ингээд та бүхэндээ өнөөдөр influencers in the wild тэ яг influencer гэж бас хэлж болохгүй мэнэ тэ. Wannabe influencers in the wild. Yes. Яг наадах чинь тохирох юм байна заяа. Influencer болохыг хүсдэг, мөрөөддөг хүмүүсийн галзавч байгаа, солирч байгаа явдал. Тэ ийм бичлэг та бүхэндээ өнөөдөр хүргэлээ. Тэгээд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд хэрэг channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай.
За тэгээ миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За тэгээд хэрэг та нарт маань иймэрхүү төрлийн бичлэг бас таалагдаж байгаа бол доор комент бичээрэй. Тэгээд та нартаа хэрэг таалагдсан бол би улам их иймэрхүү influencers in the wild гэдэг иймэрхүү галзуу хүмүүс Instagram-ыг илүү их яриад явах болно. За ингээд дараагийнхаа хоболохой булангаараа цоо шинэхэн бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.